Сайн бацхан уу эрхэм мөндөд сонсогч нараа. Ингээд Учаасаа Еврейтэй Үлэн мэдэх подкастын маань дараагийн дугаард Globe International төвийн хуульч судлаач Пүрвсүрөө олцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. За Пүрвсүр маань бас сонсогчдод маань өөрийгөө бас товч танилцуулаач. Хуульч судлаач, өмгөөлөгч одоо бас яг энэ сэтгүүл зүүн чиглэлдээ явж байгаа хуульч гэдгээр ингээд хүмүүс бол их мэдээд идэх те. Тэгэхээр өөрийгөө бас яг юу хийдэг вэ? Энэ талаараа бас товч хуваалцаач. За тэгээ. За намайг Болдгийн Пүрвсүрэн гэдэг. За Монгол Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлэр 2015 онд төгссөн. За төгснөөсөө хойш одоо хуулийн байгууллагуудад ажиллаж байна. За сүүлийн 3 жил орчмын хугацаанд бол энэ нийгэмд үйлчлдэг Globe International төвгээд төрийн бас байгууллагын хуульчаар ажиллаж байна. За мөн сэтгүүлчдийн одоо эрх ашгийг хамгаалж шүүхэд төлөөлөх зэргээр одоо ажлаа одоо үргэлжлүүлж хийж байна. Тэгээд өмгөөлийн бас үйлчлэгээ үзүүлдэг юм байгаа. За мөн төслүүд дээр бол судлаачийн хувьар оролцож одоо санал дүгнэлт зөвлөмж бас гаргадаг ийм одоо ажил эрхэлдэг хүн байна. За тэгэд хос мэргэжилтэй гэж би ер нь өөрөөтөө сонссон. Тэгэхээр магадгүй энийг ярихаас өмнө анх ер нь яаж мэргэжлээ сонгож ирсэн бэ? Хэн нөлөөсөн бэ? Юу нөлөөсөн бэ? Ааха. За анхны маань мэргэжил ерөөсөө үндсэн бакалавр маань бол эрх зүйч гэдэг дипломтой. Тэгээд яг 2010 онд булгандаа 10 жилээ төгсөөд тэндээ эсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд одоо тухайд 800 оноо гэж байдаг те. Одоо ч байгаа бах. Тэр оноог аваад энэ Монгол Улсын их сургуульд орж илаа. Гэхдээ анх ороход бол Монгол Улсын их сургуулаа 5 жилийн хөтөлбөртэйг мэдтгүү нэг тийм хөдөөнөөс ирсэн л оюутан байлаа. Ерөнхийдөө бол мэдээллийн 90-100-д бол энэ төрлийн мэдээллийг бол хангалттай аваагүй мүү яасан одоо заа зөвлөх хүн бас тухайн үед их цөөн ховор исэн болоот ч тэр одоо тэгэл элсэд орсон. Өөрийн гэхдээ яг хүсэж сонирхож ирсэн мэргэжил мөн үү гэвэл мөн өөрийнхөө одоо 10 жилийн гэрчлэгээ гэж үүдэг те аттестатаас гадна хувийн эргээ харахад бол 1-ээс 4-р ангидаа бол эдийн засагч нэгтлэн гэж бичсэн мэт юм л. Яг уу манай ээжийн мэргэжилтэй учраас тухайн үед хүүхэд ээжигээ дагаа ингэж бичсэн. За 5-р ангиас 11-р анги хүртлэе бол үндсэндээ хуульч өмгөөлөгч хуульч гэдэг ингээд төгсгсөн байт юм лээ. Тэгэхээр энэ бол миний багаас ерөөсөө хүсэж мөрөөдөж тэмүүлж ирсэн мэргэжлийн нэг бол мөн. За сүүлд бол Монголын хуульчдын холбоонд ажиллаж байх хугацаанд бол энэ Конрад Адемнер сангийн тэтгэлгээр хэвлэлийн үрээлэнд сэтгүүл зүүн дээд курсыг төгссөн. Одоо сэтгүүлч гэдэг хос юм дипломтой. Гэхдээ яг бол сэтгүүлчийн үндсэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж бол яваагүй. Одоо хуваараа бол нийтлэл зэрэг одоо бичих зэрэгээр icon сегмент эдгээр дээр бол байршуулдаг. За мөн зарим нийтлүүд маань бол go сегмент эдгээр дээр бол тогтмол ингэж гардаг байгаа. Тэгэхээр бас бичих хоббитой уншихаа хажуугаар. За тэгэхээр бас яг ингээд нэг хоорондоо уялдаж гэнэ үү гэж би бол ингээд харж байна л да. Одоо ер нь бол нэг хуульч өмгөөлөгч хийнэ гэдэг бол ингээд аливаа зүйлийг зэгцтэй бичих. Тэгээд ярьж байгаа одоо юмнуудыг одоо маш сайн тэмдэглэж авах ч гэдэг юм уу те. Голыг олох, яг гол санаа нь юу вэ гэдгийг ингээд гаргаж ирэх. Гэт ингээд тэгэхээр бас яг ингээд нэг сэтгүүл зүүн тэр ур чадвар өөртөө бас яг энэ ажил мэргэжлэрээ ажиллахад бас их төхөмтэй бас байгаад идэм болов гэсэн тийм бодол бол надад бол төрж байна. Тэгээд ер нь одоо энэ мэргэжлэрээ те ажиллахад өөртөө нь ер нь ямар санагддаг вэ? Яг уу би яг дөнгөж сургуулаа төгсөөд 5 жил сураа төгсчөөд шууд ажлын байран дээр бол гараагүй. Тэгээд миний нэг бодол бол тухайн үе төрийн байгууллагууд дээр материалаа өгч байсан. Ийм үүнд болохоор одоо улсын ерөнхий прокурор, тагнуулын ерөнхий газар, тэгээд Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллагуудад материалаа өгөөд тэгээд яг шинэ төгссөн мэргэжилтэн бол ажил ороход бол хэцүү гэдгийг бол өөрийн биеэр бол мэдэрсэн. Тэгэхдээ одоо юу гэдэг манай монголчуудын нэг тогтцоо ойлголт байдаг. Заавал танил талаа харна. Тэгээд нэг ярьж хөөржиж ажилд орно гэдэг. Энийг бол яг үндсэндээ эсрэгээр нь бол явсан. Бүхэл одоо ажил мэргэжил дээр бол өөрийн ур чадвар тэгээ сонгон шалралт дээр үндэслэж бол орж исэн.
яг хуу бор зүрхээрээ яваал гэж өөргөө бол боддог. Тэгээд одоо Монголын хуульчтай холбоо гэдэг байгууллагаас бол анхны маань одоо хамт олонтой яг мэргэжлийн ажил, хуулийн ажлыг бол хийж миний ажил бол эхэлсэн байдаг юм байгаа. Тэгээд эндээ ажиллаж явах хугацаанд бол хуульчийн сонгон шалгуултыг өгөөд хуульчийн мэргэжлийн гэрчлэгээгээ бол авсан 2017 онд. За тэгэл үндсэндээ бол Global International төвд дараа нь бол ингэж шилжиж ажиллаж байгаа. Тэгээд одоо бол юу гэдэг бас миний сэтгүүл зүүн мэргэжлэр диплом авсан маань бас нөлөөлсөн гэж боддог. Тэгээд одоогийн хийж байгаа ажил маань ч гэсэн энэ хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн нийтлэг эрх чөлөөг хамгаалан ажиллахад гол одоо түлхүү ажилтдаг учраас одоо энэ мэргэжлийн үндсэн суурийг мэдж яах нь бол заашгүй шаардлагатай байна л гэсэн дүгнэлтэн түрээд сууж байна. Тий. Тэгээд мөн яг энэ сэдвэрээ бас Монгол Улсын их сургуультай 2019 онд магистр хамгаалсан. Сэдв маань болохоор Монгол улс дахь хэвлэлийн нийтлэг эрх чөлөөний хэрэгжилт тулгамдсан асуудал гэсэн үндсүүлийн хүрээнд бичигдсэн яг энэ сэдвэр бол магистрийн ажлаа бол хамгаалсан. За таныг нэг хэвлэн нийтлэх одоо чиглэл рүү одоо түлхүү нэг хуулийн чиглэлд ажиллагаа гэдэг тэгж ярьсныхын хувьд би бас нэг хид хідэн нийтлэл өөрийнхөө нэг амраас weekly show бас орсон байсан тийм. Ер нь хэвлэн нийтлэх одоо эрх чөлөө гэл ингээл бид нар яриад байдаг. Гэтэ яг юу юм гэдэг ингүүд бид нар нэг сайн мэддгүү юм шиг тийм. Гэтэл ингээд яг мэдээд байгаа мөхлөр бас мэдэхгүй юм шиг. Тэгэхээр энэ яг одоо нэг энтэй холбогдуулаад юу асуух гэдэг нэхлээ. За хэвлэн нийтлэх эрх чөлөө гэж яг юу юм бэ те? Би эргэн үний хувьд жишээлбэл одоо яг ямар эрхтэй хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдгийнхээ хувьд те ямар эрх хэдэлтний. Тэгээд ямар эрхээ ингээд мэдхгүй явдаг болмаас одоо ямар асуудлууд ингээд ийм түгээмэл нийтлэх асуудлууд ер нь гараад байна. Энд дээр ингээд та өөрийнхөө бас яг мэргэжлийн зүгээс байр сууриа илэрхийлвэл тэ. За товчхондоо дуртахад бол энэ эрх чөлөө бол Монгол Улсын үндсэн хууль 1992 онд баталгаажсан. Ерөөсөө л хүн төрөлхтний түүхийн ололт амжилтын нэгэн үр дүнгийн нэг бол энэ үгээлэх, хүчлөдлөө илэрхийлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөнөөс бол урган гардаг. За энэ эрхээ эдлэхийн тулд одоо олон одоо тэмцэл хөдөлгөөн магадгүй дайн тулаан хүртлийн дэлхийн түүхэнд бол үргэлжлэж байсан гэж ингээнээр хэлэхэд бол болно. Тэгэхээр манайх бол ардчилсан орон энэ эрх чөлөөг бол үндсэн хуулийн 16-гийн 16 гэдэг нэг зүйл заалтад бол бүгдийг багтаагаад хуульчилсан. За энэ эрх чөлөөг хамгийн анх одоо үндсэн хуульд оруулж тусгасан орн бол Америк нэгдсэн улс байдаг. Тэгээд эдгээр эрхийн томьёол бол үг хэлэхтэй эрх чөлөө гэдгээр бол баталгаажиж орсон байдаг. Тийм байгаа. Тэгээд яг манайд бол хэрэгжилт бол харьцангуй юу л дээ. Сайн гэж бол би бол хэлж чадахгүй. Гэхдээ тэгтлээ муу бол биш. Магадгүй нэг бол Freedom House гэдэг олон улсын байгууллага, хил хязгааргүй сурвалжлагчид гэдэг олон улсын байгууллагуудын индекс байдаг. Энэ хүү зүйлтэр бол Монгол улсын 180 орноос одоо 72 дугаар байрт жагсаж байна. Энэ бол одоо дундаж төвшин тийм ээ мэдэгдэхүүц асуудалтай орны тоонд бол багцаар ирсэн байгаа. За яг тэр Freedom House-ийн индексээр бол Монгол улс нь энэ жил буюу 2021 онд Америк нэгдсэн улсын өмнөхөө орлоо шүү дээ. Тэгэхээр энэ эрх чөлөө бол алсан орнуудынхаа дунд бол тийм ч сайн биш, тийм ч муу биш. Ерөнхийдөө л тогтмол одоо нэг байр сууриас ингэж айхтар урагшаа хошоо хөдөлж өгөхгүй л ингээл яваад байгаа. Тэгтээ яг энэ эрх чөлөөний хамгийн том хязгаарлалт бол өнөөдөр эрх баригчид байна. Тийм ээ? Улс төрийн өндөр албан тушаалтан гэдэг эдгээр улсууд байна. Нөгөө талаас хуулийн цензур, хатуу хориглолт, хязгаарлалтууд бол одоо хүртэл бас зарим тохиолдолд үйлчлэлээр байгаамаа. За ерөнхий нэг одоо интернет орж ирсэн сошиал маш олон одоо нэг зүйлүүд ил болж эхэлж байна. Маш олон зүйлийг интернетээс бараг ингээд сугуудаас хайгуудаас одоо ахууламжтай болж эхэлж байна. Тэгээд эннийхээ нэг одоо жишээлбэл нэг талаараа зөвч гэж одоо бас нэг харагдгаар нөгөө талаараа бас хитрхи туушраад байгаа юм шиг гэж харахаар тэнд инглээ энд юм боллоо тэр ингэж шүү энэ ингэж шүү гэл ингээд юм одоо шар мэдээ гэдэг зүйл ихсэж штэ тий. Тэгэхээр яг алинд нь идэх юм бэ гэдэг ингээд асуудал ингээд хүн болгоны одоо өмнө ингээд тулгамдж байна л да. Жишээлбэл
пүү тэр тэгсэн гинэ гэл пүү тэрийг зодож гинэ гэдэг ч юм уу тий. Тэрийг ингэж гинэ гэл. Гэтэл ингээд нөгөө нэг яг үний юм уу гэдэг ингээд ороод үзэж байгаа нөгөө нэг хүмүүс бол маш ховор байна гэж байгаа байхгүй. Бас нөгөө нэг сүүлд нэг хэвлэлийн хүрээлэнгийн тэр нэг мэдээлэлээ мэдэж ашиглая гэдэг нөгөө нэг сургалтанд нь сууж ирсэн. Тэгсэн чинь ингээд хуурамч нөгөө нэг мэдээллийг яаж таних уу гэдэг тухайн үед ингээд зааж ирсэн байхгүй тэр нэг хэвлэлийн хүрээлэнгийн багш. Тэгсэн чинь энэ дээр бид нар ингээд нөгөө нэг гарчигнаас өсвөлээд баг ингээд мэдэх боломжтой байдаг. Тэгэнгүүтээ ороод ингээд уншихад хүртэл ингээд бас яг энэ хэсгийг ингэж харах хэрэгтэй байдаг гэж ерөнхийдөө ярьж ирсэн. Тэгэхээр энэ талаар одоо нөгөө нэг бас яг таны өөрийн чинь яг ингээд нөгөө нэг ажил мэргэжлийн хувьд те энэ дээр ер нь ямар хандаасаа гэж ерөнхийдөө боддог. Хүмүүс ер нь яг юуг ингээд одоо жишээлбэл те энэ үний юм байна, энэ худлаа юм байна гэдгийг яаж одоо мэдэх ёстой юм. Тэр одоо ямар ч одоо жишээлбэл ийм хэвлэлийн мэдээлэлгүй жишээлбэл шууд хаснаа шунгутаал хин нэгэнтэй тэр тэгсэн гэж хэлж гэж ингэж ярьдаг хүмүүс маань яг юуг анхаарад ингэ харчвал за энэ худлаа юм байна те энэ үнэн байсан юм байна гэдэг ч юм уу гэх вэ. За энэ бол үндсэндээ хэд хэд асуудал хөндөж болно. Би бол яг мэрэгжлийн тийм факт чекер бол биш. Энд чи одоо мэрэгшээд ингээд бас явж байгаа салбар байна. Хуурамч мэдээлэл бол өнөөдөр ерөөсөө л дэлхийн нийтийн шүдний өвчин болоод тулгымцсан асуудлын нэг бол болчлоо. Энэ бол үндсэндээ захим орчин хурдтай хөгжиж байгаа сүүлийн 10 жилийн хугацааны проблем. Тэгээд дэлхийн олон орн бол үүнийг одоо олон янзаар зохицуулах гэж үзэж байна. Сэтгүүлчдийн ёс зүйн дүрмээ зохицуулах гэж үзэж байна. Дүрм журмаар үзэж байна. Хууль одоо тусгайлсан хууль батлан гаргаад бас мөрдүүлж байгаа орнууд байна. Жишээлбэл Герман улс шүү дээ холбооны бүгд найдах Герман улс бол яг энэ захим орчны эрх зүйн зохицуулалттай холбоотой хуулийг бол 2015 онд маш амжилттай баталсан. За гих жишээний мөн энэ дэлхийн нийтэд одоо төгсөн social network юм ээ. Facebook зэрэг одоо Twitter энэ платформуд бол өөрсдийн одоо дотоод дүрм журмыг бас дагаж мөрдүүлдэг. Гэрийн channel гэдэг ч юм уу одоо хүчирхийлэл, аллах, хууль бус одоо эротик зар сурталчилгаа гэдэг ч юм уу дээрийг хязгаарлах байнах ийм зохицуултыг бол оруулаад төгшүүлээд явж байгаа ийм асуудал байгаа. За хуурамч мэдээллийн тухайд бол өнөөдөр үндсэндээ 3 гол төрөл байна гэж байгаа. За үүнээс нэмэгдээд одоо маш олон бас байхыг үгүйсэхгүй. Үндсэндээ misinformation, disinformation, malinformation гэсэн үндсэн 3 төрөлд хуваагдаж байна гэж байгаа. Тэгээ энийг бол нэгдсэн үндэсний байгууллага ЮНЕСКО-гоос идэрхсэн зөвлөмж анх гарын авлагтаа бол дурдсан. Үүнээс одоо гарсан 3 тодорхойлт байхгүй юу? Энэ хуурамч мэдээллийн. За тэгээ хуурамч мэдээллийг яаж таних вэ гэдгийг ерөөсөө хамгийн гол асуудал бол иргэдэд media literacy буюу мэдээллийн боловсролыг олох ёстой байна гэдэг дээр бол дэлхийн нийт бол нэгдсэн. За энэ мэдээллийн боловсролыг олохын тулд яах вэ гэхээр бүх шатны одоо боловсролын байгууллагуудад багаас нь одоо ингэж мэдээлэлтэй хэрхэн харьцах, түүнийг хэрхэн шүүн тунгаах талаарх одоо энэ боловсролыг бол олгод юм байна. Тэгснээр одоо энэ хуурамч мэдээллийг ялгаж таних, за хуурамч мэдээллээс өөрийгөө урьдчилан сэргийлэх ийм боломж болцоо бол бүрэн бүрдэнэ. За хуурамч мэдээллийг бол ялгахад бол энгийн үн тайлбарлахад бол хэд хэдэн бол аргууд байдаг. Энийг бол мэргэжлийн факт чекерүүд бол хэлдэг. Түрүүн таавалц дурдлаа гарчигнаас авахуулаад эсвэл хандлт авах зорилгоор за эсвэл одоо юу гэдэг ор үндэслэггүй мэдээллийг үүлэг мэт юм уран зохиол хийлэгч ингээд бичсэн. Нүдээр харсан юм шиг ингээд хүрэнцэн гэх мэт юм байдаг. За өнөөдөр бас мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ингээд ялгаад үзэх юм бол ерөөсөө сенсацийн араас хөөцөлдөг хэвлэл мэдээллийн байгууллага маш олон байдаг. Энэ бол өөрөө дэлхийн жишээ байхгүй юу? Sensation гэдэг энэ сенсацийг хамгийн түрүүнд үзэгч олон түмэн сонирхт юм байна л да. Тэгээд энэ сенсацийн төрлүүд юу байдаг вэ гэхээр нөгөө олонний танил одууд, улс төрчид за тэгээд гамшиг осол байгалийн гоц үзэгдлүүдийн талаарх мэдээллийг өрсөж бие биендээ түгэх гэж ингэж уралдаж тавьдаг байгаа. Энэ нь тэгээд гол нь нягтлаагүй, баталгаагүй их сурвалжаас байх магадлал маш өндөртэй байдаг. Үнэн бодит одоо нөгөө мэрэгжлийн 3 одоо их сурвалжийн төвшингээ эдэр үнэлсэн хаат усын сэтгүүл зүйн байгууллагуудын мэдээлэл бол төдийлөн олон нийтэд хангалттай хүрдэг. Жишээлбэл одоо де фактогоо гэдэг бид нь шүү дээ. Жаргал сайхан гоо. Де факто нэвтрүүлгийн тэр хүн чинь маш олон контент бэлтгэдэг. Тэрийг одоо өнөөдөр YouTube дээр үзэгчдийн хандлтыг харахад бол маш бага шүү дээ. Тодорхой одоо хэмжээний олон нийтэд хүрсэн тийм сенсацтай нэвтрүүлгүүдийг бодвол маш бага байхгүй юу? За нийтлэл нэвтрүүлгүүд нь хүртэл айкон дөрч байдаг, өөр хэн дээр эрхлэн гаргадаг сонин сэтгүүлүүд байдаг, тийм ээ. Тэгээд энийг ямар хүмүүс уншиж байна вэ гэхээр нөгөө сенсацийн араас хөөцөлдгөө
мэргэжил боловсролтой илүү үнэн бодит мэдээлэл авах гэсэн аналитик одоо critical analytic хийсэн байр сууриас хандсан мэдээллийг авах гэсэн хүмүүс сонирхдаг юм байна. Тэгэхээр ерөөсөө л эхнээс нь ахуулаад тухайн одоо эвлэмдэл хэрэгсэл сайт, телевиз, сонингийн гарчигнаас нь эхлээл харчих. Тэгээд үзэгчдэд хүргэдэг мэдээллийн урсгалыг нь шүүгээд ихтэлж чадвал ойлгомжтой байхгүй юу? Тэдгээрийг даахгүй байхад л хуурамч мэдээллийн авах магадлал төдий хэмжээгээр буурчин л та. Ийм байна. Зөв. За тэгэхээр магадгүй нэг одоо түрүүн асуултыг маань хэрвээ сонссон бол сонсогч нар маань яг иймэрхүү байдлаар мэдээллийг бас таних боломжтой байд юм шүү. Сонирхолтой чиглэлийн мэдээллийг хуваалцсан танд маш их баярлалаа. За тэгээд ер нь одоо яг одоо нэг сонгосон таны чиглэлээр ажиллахад яг нэг ийм уур чадруудыг шаарднаа. Ер нь яг иймэрхүү уур чадруудыг бас байхыг шаардаад идэм байна гэвэл та яг 1 2 3 ч гэдэг юм уу хэд ч байж болно одоо нэрлүүл хэдийг нэрлэх вэ? Юуг нэрлэх вэ? Ямар ур чадваруудыг хэлэх вэ? Маш олон ур чадварыг бол нэрлэж болж байна. Гэхдээ хамгийн гол нэг зүйлийг анхаараасаа гэж хүсэж байгаа зүйл бол энэ хуульч мэрэгжил, эрх зүйч мэрэгжилд бол авиас чадвар дээр бол харьцангуй тулгуурлахгүй. Та авиас гэж болно. Маш их мэдээлэл уншдаг, бичдэг, лог сэтгэлгээтэй байж болно. Гэхдээ энэ бол таны одоо амжилт гэдэг юм уу тодорхой зорилго төрхий чинь ерөөсөө л ганц 2% л эзлэх байх. Маш их шаргуу хүчил зүтгэлийг бол шаарднаа. Маш их төвчээрийг бол шаардна. Маш их олон цагаар суух тийм ээ. Олон зуун хуудас материалыг унших, тэндээс дүгнэлтээ гаргах чадваруудыг бол энэ мэргэжил бол шаарддаг. За миний тухайд бол одоо багын хүсэл мөрөөдөл байсан. Тэгээд өөрийн хүсэж сонирхож байсан сургуульдаа орцсон. Тэгээд зааж зөвлөх хүн багаагүй улмаас гэдэг ч юм уу. Яг энэ хуулийн 5 жил сурахтаа бол карьерийг бол төлөвлөж чадаагүй. Энэ дээр бол би алдсан. Хаана яг ажилд орох уу? За энэ нь болох юм байна. Энэ нь болохгүй юм байна гэсэн туршлагыг бол харьцангуй бол хуримтлуулж чадаагүй. За тэгээд ямар ч сан төрийн байгууллага зүгээр юм байна. Тэгээ энэ талдаа одоо хүчнээ гэдэг юм уу тийм ээ. Одоо ямар сандаа л тагнуул прокурорт материал өгөхийг бодвол энэ тал дээр л илүү сонирхолтой байсан юм шиг байна. Тэгэхээр одоо би өөрөө ингээд ажиллах явцдаа бол илүү сонирхол өөрийнхөө одоо энэ тал дээр илүү цаг заваа зарцуулах юм бол сэтгэл ханамжтай байд юм байна гэдэг бол мэдэрсэн. Тэгээд сонирхсон одоо сэдв талаасаа одоо барьж авч сүүлд ажлын хэлбэр дээр гарсан байна л одоо судалж ингэж явж байна л да. Тэгэхээр эхнээсээ одоо юу гэдгийг алдааг айлуулах тавтахгүй тулд яг энэ чиглэлээр олон жил ажилласан хуульчдаа, сүмгөөлөгч, шүүгч прокуророос тодорхой хэмжээнд асуугаад, нэрхлэлгүй асуугаад зөвлөгөө зөвлөмжийг аваад тэгээд өөрийнхөө ажил, амьдрал, мэргэжилдээ сонгохдоо тусгуул илүү үр дүнтэй болов уу гэж бодож байна. Одоо би ч гэсэн ингээд хүн зөвлөхөөсөө илүү өөрөө маш олон хүмүүсээс зөвлөгөө авдаг. За сүүлийн 20 жилийн хугацаанд бол би энэ Нидерландын олон улсын ГАКТ шүүгт ажилласан Орчлон гээд хүний бол ментигээр бол маш амжилттай ажилласан байгаа. Тэгээд энэ хүнээс маш олон зүйлийг сурсан, ахаад өөрийгөө шинжлэх, илүү зүйл тэмүүлэх, илүү олон ур чадварыг бол суулгах хэрэгтэйг бол мэдэрсэн байгаа. Тэгээ одоогийн хийж байгаа ажилласаа за мөн одоогийн одоо удирдлага тийм ээ наран жаргал хичээсэ гэдэг юм уу маш олон зүйлийг бол ингэж суралцаад явж байна. Товчхондоо л ийм л байна да. Тэгэхээр яг ямар ур чадварыг шаардна гэсэн үг үү? Ерөөсөө сууд сурах хэрэгтэй. Тэгэхээр ажиллахад сууд сурах хэрэгтэй. Дэвчээртэй байхын тулд унших, суух бол орно. За тэгээд логик, дүгнэлт, гаргалгааг болов шаардна. За ахаад судалгааны ур чадварыг бол шаарддаг. Тодорхой сэдвээр бол хүн мэрэгших юм болвол тэр нь өөрийн чинь академик одоо карьер тийм ээ үзүүлэлтэд маш сайнаар нөлөөлнө. За магадгүй академик профешнл үзүүлэлт чинь сайн байх юм бол үүгээрээ одоо далимдуулаад гэх юм уу тэтгэлэг дэлхийн том топ сургуулиуд тэтгэлэг авах болцоо үе таалга бол нэгдэнэ. За мөн салбартаа бол тодорхой хэмжээний судалгаа хийгээд мэрэгсэн хүн бол хүлээн зөвшөөрөгдөн. Энэ чиглэлээр дуу хоолойгоо нийгэмд хүрэх болцоотой болчдөг. Тэгэхээр ганц одоо хуулийн ажил хийгээл тэр ажилдаа өдөр тутам түүхтэй тахаасаа илүү өөрийн сонирхдаг мэргэжлэрээ барьж авч судалгаа хийх нэм төргүүний шаардлагатай. За тэгээд богино хэмжээнд түрүүнд дурдлаа штэ маш олон зүйлийг уншиж бичгийн тулд дэвчээртэйгээр маш ухаалгаар цагаа зарцуулж
суухыг бол үндсэндээ энэ мэрэгжил бол шаарддаг. Манай Чимэд багшийн бас хэлсэн үг байдэн шүү дээ. Хуульч хүн бол одоо тийм нинжин сэтгэлтэй байхаас гадна дэвчээртэй байх хэрэгтэй гэд байдаг. За мөн одоо манай Монгол Улсын сургуулийн хуулийн сургуулийн хаалгаар оронгууд нэг үг өгддөг. За энэ үг нь юу вэ гэхээр хуульч хүн бол жинхэнэ хүн байх ёстой гэсэн үг бол өгддөг. За 2010 онд бол намайг анх оюутан болгоод энэ сургуулийн босгоор халахж байхад бол ийм үг байдаг байсан. Яг хаалганы урталт нь. Оронгууд эрх зүйч мэрэгжил бол дэлхийн нэн түгээмэл бөгөөд нэр хүндтэй мэрэгжил юм а гэсэн үг байдаг гэсэн. Тэ. Тэгэхээр энэ бол яг үнэн л дээ. Маш түгээмэл мэрэгжил. Гэхдээ энэ мэрэгжил түгээмэл ажлын байр олдохгүй нийтээрээ гэсэн олон юм хүмүүс ярьдаг. Хувь хүнийх нь өөрийнх нь ур чадвар, скил сайн, хүсэл сонирхол нь хүчтэй байх юм бол маш сайн мэрэгсэн судлаач хуульчдад бол орон зай бол бий. Монголын зах зээлээс гадна олон улсын түвшинд ч гэсэн орон зай бий гэдгийг бол одоо өөрийн биеэр бол мэдэрч байна. Бас энэ менторуудээсээ бас сонсож судлаа явахд бол байд юм байна гэсэн юм дүгнэлтэнд бол хүрээд байж байна. Тэгэхээр хувь хүн нь өөрөө ур чадвартай байгаад хүсэл тэмүүлэлтэй байх юм бол танд хангалттай хэмжээний орон зай бий энэ салбараар ажиллах. Ахаад нөгөө хуульч чинь дотроо маш олон задардаг аахгүй юм мэрэгшиж явдаг тийм ээ. Та хэдний хамгийн сайн мэд хэцүүлэхэд хадагдлаад шүүгч, прокурор, өмгөөлөл, бусад хуульчийг задарч. За тэнгуүтээ салбар эрх зүйгээс хамаарат иргэний, эрүүгийн, захиргааны үндсэн хууль ингээд задарчиж болдог. За тэгэл иргэн гээд ингээд сонгоход иргэн дотор ахаар гэр бүл, хөдөлмөр, өв гэдэг ч юм уу маш олон төрлөөр ингээд задарч байна шүү дээ. Тийм байхгүй. Тэгэхээр энэ бол өстой нэг чиглэлийн барай судлахад л бас насан туршдаа л судлаад байхад багтахааргүй ийм олон хэмжээний дата, мэдлэг мэдээлэл бол ингээд байдаг л да. Өөрийнхөө хувьд болохоор бас ингээд тасралтгүй суралцж идэг залуу юм байна гэж харсан л да. Яг гэвэл одоо саяхан 3 сард бас онлайнаар курсороор сурсан байлээ. Тэрийг харсан. Тэгээд бас тэр сургалтынхаа талаар төвч танилцуулаач 2 сертификат авсан шүү дээ. Тий, яг энэ карантины 11 сарын 11-нд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад оноос өмнө би тэр English for Journalism гэдэг Пенсильваник сургуулийн 5-7 хоногийн курсыг бол үзсээр яж байгаа төгсцээ. Тэгээ эндээс бол маш тийм мэдлэг мэдээллийг авсан маш үр өгөөжтэй. Тэгээд өөрийн хэлний төвшөндөө тохируулаад advanced beginner гэдэг ингээд сонгоод нийтлэл нэвтрүүлгийг үзээд тэгээд одоо нөгөө би даалтын нэтер ингээ хийгээд явуулаад тэдгээр нь одоо надтай хамт суралцж байгаа дэлхийн өнцөг болон бүртээ оюутнууд хянаад recommendation буюу зөвлөгөө өгөөд сайжруулах хэрэгтэй бол буцаачдаг feedback өгөөд энийг ингэж сайжруулна гэдэг. За гэхмээр энэ бол маш өр өгөөжтэй сургалт бол байсан. За дараа нь бол бас энэ American Law Introduction гэдэг Америк эрх зүйн удирдгал хичээлийг бол сонгосон урамшаад. За гэтэл энэ хичээл бол айгүй тийм проблемтэй нөгөө хуулийн англи хэл дээр бол маш хэцүү байхгүй юу? Hard тийм ээ. Сонсож ойлгоход бас хэцүү. Тэгээд мэдэхгүй үгүүд ихтэй, маш нуршуу ярина. Тэгээд амар тийм advanced төвшингээр хүмүүс ингээд харилцаад хурдан лекцээ тавьчихдаг. Энэ дээр бол нэлээ өөрийгөө бас сорьсон л доо. Тэгээд бас хаяхгүй тул бас тодорхой хэмжээнд үтсээр хийж чад ямарсан төгссөн. Тэгээд үндсэндээ би чинь 2000 онд ардын сургуулийн босхийг аглаа одоо алхаж орсноос хойш нэгдүгээр ангид яг энэ хүртэлх хугацаанд бол нэг жил ч одоо яг өнжөөгүй юм лээ. Миний сургалт бол сонирн байгаа үстэй. 15 онд эрх зүйч мэргэжлээ авчаад тэгээд оройгоор бас нэг сурсан хүмүүлэгт. Тэгэл ажил одоо анх орсон байдаг хуульчтай холбоон тэгэл оройгоор бас хичээл үзэл явахад айгүй хүндрэлтэй л байсан л та. Өглөө 7 өнгөрөөж гараад оройны сургалтууд чинь 8:59 хүртэл үргэлжлэдэг байлаа. Тэгэл баг гэртээ ирээл хоолоо идэл унтахад 10. Ийм л ачаалтай байсан. Тэгээд нэг удаа ингээд бас ажил дээр байсан чинь Касын сангийн хэвлэл хүрээлэнгийн тэтгэлэг зарлчихжээ. Тэр нөгөө сэтгүүл зүүн гэдэг. Тэгэхээр уухаан тас ерөөс ахлаа гэдэг. За би чинь нөгөө бас багын мөрөөд бас сэтгүүлчтэй холбоотой байсан гэд. Манай 10 жилийн захирал дээр өрөөндөө дуудаж уулзаад тэг загтаг байсан одоо Хөрлөбатар гэдэг хүн байсан. Мондгол хүн байсан. Баг гэдэг. Профессорээ чи сэтгүүлчээр яваа гэд. Тэгж бүр хэд хэд удаа зөвлөгөө өгчихсэн. Ягаад гэвэл тухайд би сэтгүүлч болчих хэмжээнд л харагдсан юм шиг байна. Шүлэг уншаал юм хичээл эсэ гэдэг юм уу те зохиомжлох хичээл гүйдэг байсан хөлт болохоор тэг зөвлөж ийсэн. Тэгээд яг хуульч мэрэгжил нь илүү хүчтэй байсан болохоор энэ руугаа татагдаал ингээд орцсон. Тэгээд хожим гэх юм уу 8 жилийн дараа яг энэ
хэвлэл хүрээлэн дээр бол сэтгүүл зүйн дэд курсыг төгсөх юм боломж бол болцоо. Тэгээд бас мастерт бас давхар яваад их сургуульда. Тэгээд диплом бичих болоод. Диплом чинь одоо манайхан чинь харьцангуй бичдэг юм байна л да. Нэг семестрт 100 хүн төгслөө гэхэд одоо манай сургууль дээр шүү дээ. Мастерын түвшин төгслөө гэхэд ерөөсөө л 5-6 хүн дипломын ажил барьж бичдэг юм байна. Тэгээд хүнээс бас мэдээж маш их цаг зав хүч хөдөлмөр шаарддаг л да. Тэгээ эхлээд би чинь яг барьж авсан сэдв бакалаврт маань байхгүйсэн учраас хэсэг одоо юу хүчгээ мэдэхгүй бас одоо түр юм завсарлсан тэгээ gap year гэдэг шиг мастер одоо ячаад яг бүтээл рүү орж чадахгүй. Тэгээд Globe International төвдөө ороод за ерөөсөө л би энийг бичих хэрэгтэй байна гэд хэвлэл нийтлэл хэрэгчлөө гэдэг сэдвийг барьж авч хамгаалсан байт жилийн дараа. Тэгээ эндээ одоо маш олон зүйлийг бас сурсан л да. Ахаад юу гэдэг би бас ахаад өөрийгөө бас голж ийн бүрэн хэмжээнд боловсрсон гэж бол үзэхгүй байна. Угаасаа хүн чинь насан туршдаа суралцдаг шүү дээ. Тэгэхээр миний ойрын төлөвлөгөө бол эрх зүйн одоо өндөр соёл тогтсон орн ялангуяа Америк нэгдсэн улсад бол ойрын хугацаанд магистр хамгаалаад ирэх гэсэн ийм бодолтой төлөвлөгөөтэй ажиллаж байна. За тэгвэл одоо мэрэгчлэрээ ажиллаж явах үед те тулгардаг байсан түгээмэл бэрхшээл гэвэл ер нь юу байсан бэ? Энэ бэрхшээлүүдээс ер нь юу сурсан бэ? Ерөөсөө машингийн би нэг тийм том проблем мэдрийг бол ярих шаардлагагүй байна. Анх ажилд ороод тэгэл ерөөсөө хүнтэй харилцахаас эхэлдэг. Хамт олонтой. Тэгэл үйлчлүүлэгч гэдэг чинь одоо манай хуульчтай байхгүй юу? Монголын хуульчтай холбооны бүх хуульч чинь гишүүн байна. Хуультай, хуульч эрх зүйн байдлын тухай хуультай. За тэгээ ийм харилцааны ур чадвар дээр анхаарна. За цаг төлөвлөлт дээр бол анхаард юм л. Оюутны амьдралаас гараад үндсэн одоо ажлын 8-9 цаг суун. За тэгээд үндсэн цагаасаа суугаад өөрөө сонирхож байгаа юмаа судлах. Тэгээд дутагдaltaй скил буюу англи хэлээ сайжруулах гэдэг дээр ингэж төвлөр суухад одоо энэ цагийн хуваарлт бол маш их хүнээс шаарддаг. За тэгээд яг жинхэнэ хуульч болоо хуульчийн гэрчлэгээ авсны дараа юу шаарддаг вэ гэхээр практик айгүй хэрэгтэй байгаа гэсэн. Энэ юу вэ гэхээр шүүхэд төлөвлөх тийм ээ. Өмгөөлөх зүйлэх. Яг ийм туршлагагүй захиргааны ажил эрхэлж байгаад хуульчийн эрхийн гэрчлэгээ авчихаар хоёр юм сонголтонд ирд юм билээ. Ер нь захиргааны чиглэлээр цаашд ингээ ажиллаад ах уу, энэ зөв үү тийм ээ. Эсвэл өөрийн хүсэж байгаа одоо олон проблемыг шийдвэрлээд үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгөөд шүүхтээр ялж ялагдаад туршлага хөрөнгөлүүлээд явах уу гэдэг ийм сонголт дээр бол тулгарч ирд юм билээ. Тэгээд одоогийн маань ажил бол эдгээрийг бол аль алийг нь олгосон гэж би бол боддог. Тэгээд байгууллагын өдөр тутмын эрх зүйн асуудлыг хариуцахаас гадна эрх зүйн тусалцаа үзүүлэх гэрээгээрээ шүүхэд одоо сэтгүүлчдийг үзэл бодлоо илэрхийлэх эрхэм зөрчигдсөн иргэдийг ингэж төлөөлж байна. Дахиад миний нөгөө хамгийн их сонирхдог, хамгийн их одоо мэрэгшгийг хүсдэг салбар эрх зүйгээрээ төсөл хөтөлбөрийг аваад хэрэгжүүлээд судалгааны дүгнэлт гаргах, зөвлөмж гаргах. За бусад улчтай хамтрах маягаар судалгааны багт ингэж татагдсан оролцох зэрэг ерөнхийдөө юм зохиц хэлбэрээр л өөрийгөө дайчилж олон чиглэл дээр л одоо ингэж төвлөрч бол ажиллаж байна. Тэ. Дан ганц гэж юмыг одоо сонгохгүйгээр энэ бол одоо нэг талаар бол бас боломж авахгүй. Нэг асуух юм нь болохоор за судлаач чиглэлээр бас тий судалгаанууд дээр ажиллаж исэн гэсэн. Тэгэхээр энэ талаараа бас ингэ дэлгэрүүлээд ярил. Ямар судалгаанууд дээр ажиллаж ив тэндээс гарсан одоо нэг үр дүнгууд бас юу байв те энэ талаараа болно. Яг би нэг тийм айхтар олон судалгаа хийсэн эсвэл их сургууль багшлаад академик чиглэлийг сонгоод эргэлт буцалтгүйгээр хөөгөөд идэр бол явж байгаа хүн бол биш. Үндсэн ажиллагаа хажуугаар манайх бол энэ төрийн нууц мэдээллийн асуудлаар өнгөрсөн 2019 онд бол бодлогын судалгааг бол хийсэн. За эндээс бол дүгнэлт гарах гэдэг бол төрийн болон албаны нууц мэдээллийн тоо маш өндөр өсчихжээ. 560 гаруй мэдээллийг төрийн нууц, албаны нууц гэж үздэг болсон байна. Төрийн нууц гэж үздэг. За үүнээр хязгаарлагдахгүйгээр байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд дотроо өөрсдийнхөө нууцыг дагаж мөрдүүлдэг болчихжээ гэсэн ийм дүгнэлтэд бол хүрсэн. За энэ судалгаа гэхэд бол сэтгүүлчдийн 5 одоо редакцийн сэтгүүлчдээс бүрдсэн 5 сэтгүүлч, за хуульчдын багаас бүрдсэн 3 хуульч ингэж ажиллаж бол хийсэн. За тэгээ энэ судалгаанд тулгуурлаад бол Монгол Улсын үндсэн хуулийн цэцэд бол гомдол гаргасан, мэдээлэл гаргасан. За
Энэ мэдээллээр маань дунд судлалын хуралдаан бол өнгөрсөн 2020 оны 3 сард бол зарласан байдаг. За харамсалтай нь бол одоо жил гарan болж байна. Дунд судлалын хуралдаанаа ингээд зарлж өгдөг байгаад байдаг. Гэтэл үндсэн хуулиар бол зөвхөн төрийн нууцыг бол хууль зааснаар бол нууцлаа гэсэн залт байдаг. Гэтэл өнөөдөр хууль биш журмаар ингэж аливаа асуудлыг нууцлах ийм болцоотой болчихдог. За үүнээс улбаалаад одоо ямар иргэдийн эрх зөрчигдвэ гэхээр бидний нөгөө мэдэх эрх, мэдээлэлтэй авах эрх бол хамгийн түрүүнд бол зөрчигдөнө. Тэгээ нууц гэдэг нэрийн цаана хамгийн нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудал, авилга албан тушаалын асуудал, маш олон зүйлийг ингэж хаацалчих болцоотой гэдэг л да. За хамгийн сүүлд одоо бас хийсэн судалгаа гэвэл энэ хүн хэвлэл мэдээллийн судалгааг бол ЮНЕСКОгийн дэмжлэгтэйгээр бол хийсэн. За Монголд бол хэвлэл мэдээллийн хэрэгслийг бол ЮНЕСКОгоос өгж байгаа зөвлөмжөөр бол ерөөсөө 3% очих арилжааны байж болно. За паблик буюу олон нийтийн тийм ээ. Бидний сайн мэдих бол олон нийтийн үндэсний хараадууд телевиз шүү дээ. Энэ чинь өөр нэгэн хувилтаа 2005 онд батлагдсан. За нөгөө нэг хэлбэр нь бол хүн хэвлэл мэдээлэл гэж байгаа. Монголоор бол аюугаа орчуулсан хүн гэдэг community тийм. Энэ болохоор одоо юу гэдэг тодорхой хэл, соёл, нийгмийн бүлгээр нэгдсэн хүмүүсийн мэдээлэл авч болох сувгууд тахгүй. Одоо мобис дээр одоо жишээ нь оюутны хараад өгөхөд энэ бол хүн хэвлэл мэдээллийн төрөл. За ахаад энэ Монгол улсад бол нэг 4 аймгийн 7 суманд ийм хүн хэвлэл мэдээллийн хараадаг бол байгуулж ирсэн байт. 2000 оны үед тий. Энэ дээр одоо шишигтийн дуу хоолой гэдэг ч юм уу маш гоё нэрүүдтэй. Энэ тодорхой нөгөө сумдууд дээр байрлаж одоо энэ цаатнуудын одоо FM хараадаг байгуулсан гэдэг ч юм уу. Ийм байдаг. Тэгээд энэ эрх зүйн орчин бол өнөөдөр судлаа үзэхээр манад энэ хүн хэвлэл мэдээллийг зөвшөөрсөн эрх зүйн орчин бодлогын төвшөнд өчтөр харилцаа холбооны сексуал хорооноос гарч байгаа маш олон журмуудад ч тэр огт тусгатаагүй гэдэг юм л. Тусгай зөвшөөрлийн асуудал нь байхгүй. За сангаар авах юм уу, төрөмс байгуулгаар авах юм уу? Хоршоо нөхөрлөөр авах юм уу? Энэ зохицуулт нь байхгүй. Дэмжлэг юунд бол байхгүй. Ингээ орхигдсон. За ийм тийм сонирхолтой судалгааны үр дүнгууд бол гарч байгаа юм л да. Тийм. За дахиад бас нэг юм хоёр юм асуумаар байна л да. Яг уу энэ дээр хэрвээ та нөгөө мэддэг бол хариулаарай. Мэддэггүй бол яг уу зүгээр хариулахгүй ч байсан болно. Одоо жишээлбэл нэг юм түгээмэл тохиолддог би юмнуудыг л асуух гэдэг юм л да. За нэгдүгürt нь бол тэгэхээр юм утсаа одоо ялангуяа манайх ингээд айгүйх алддаг тий. Тэгэхээр жишээлбэл ингээд нөгөө алдсан утсаа олуулах гал ингээд цагтаад өгдөг нь хэдүүлээ гэл ингээд юм яригдангууд ер нь бол өгдөг нь их тий. За мэдгүй олтгоос өнгөрсөн байлгүйдээ гэж хайчдаг тий. Тэгэл тэр хүний ингээд маш олон мэдээлэл юмнууд бол тэр утсан дээр нь ингээд явж идэг штэ. Тэгээд тэр нь ингээд жишээлбэл ингээд зарагдаж идэг. Тэгэхээр яг ямар байдлаар одоо жишээлбэл ингээд нөгөө нэг би утсаа алдсан одоо иргэн байлаа гэж тод яг явах хэрэгтэй байдгийн. Тэгээд хэдий хэрэг хугацаанд тэр одоо утсыг нь олох ч гэдэг юм уу тий. Тэр ингээд асуудлыг шийдэх процесс ер нь явагддсан би хамгийн хурдандаа гэдэг ч юм уу тий. Ер нь уулан процессороо чих юм уу эсвэл явдаг бол хэр уддаг вэ? За хоёрдугаарт нь болохоор за цахим одоо нэг юм тоглоом одоо онлайнаар холбогдож тоглох ч гэдэг юм уу одоо PUBG юм уу баялч гэдэг юм уу тий. Ийм нэг юмнууд платформуд маш их гарч ийна. Тэгээд одоо жишээлбэл e-sport гэж барыг хэлэгдээд ерөнхийдөө e-sport-оор хичээлж ин гэдэг ч юм уу ингээд явж байна. Гэхдээ яг нэг талаараа ингээд сайн боловч нөгөө талаараа муу зүйл нэг гэхэлэр тэр дунд ингээд маш олон одоо насанд хүрээгүй хүүхдүүд хоорондоо одоо ингээ нэг бүлэг болоод жишээлбэл альва нэг хүнийг ингээд дарамтлагдаг ч юм уу одоо өөрийг нь гутаанд оромжлдог ч юм уу тийм байдлаар ингээ сэтгэл зүйн хямралд ингээд хүртүүлээд байна. Тэгэхээр одоо энэ дээр ямар нэгэн хуулийн зүйл заалт одоо байдаг юм уу? Тийм хүн өөрийгөө ер нь яах ёстой вэ? Одоо ямар арга хэмжээ ер нь авах ёстой байдаг? Одоо ерөнхийдөө нэг байна. За ерөнхийдөө бол 3 кейсийг бол та асууж байна. За миний зүгээс бол хуульчийн хувьд бол товч дурдъя. Яг энэ чиглэлээр бол судалгаа хийсэн ч юм уу эсвэл практикт өмгөөлгөөр оролцсон бол туршлага мэдээлэл бол алга. За утасны хулгайгийн тухайд бол би 2014 онд прокурор дээр бид нар чинь 5 дугаар курстэй бүтэн 1 семестр буюу 4 сар орчим дадлага хийв. Энэ дээр хат маш их олон орж ирдэг утасны хулгай. За өөрт ч гэсэн ингээл тохиолддог шүү дээ. Утсаа алдсан ч юм уу, хайцсан ч юм уу, улаалагдсан гэдэггүй байхгүй болчдөг те найз өхтө өрөөнд ч гэсэн маш их гардаг. За тэгээ энэ яадаг вэ гэхээр өнөөдөр утасны үнэлгээг хийдэг. Хөдөлмөрийн үйлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөс дээш байх юм бол гэмт хэрэг байна гэд шалгай авчнаа гэсэн үг.
хэрэг бүртгэл иргэнэгээд мөрдөнчлөх ажиллагаа явуулнаа гэсэн үг. За тэгээд энэ эзэн холбогдогч нь тогтоох юм бол тэгээд ял шийтгэл оногдуулна, прокуроос яллах дүгнэлтүүлнэ гэдэг ийм процесс ажлууд явна. За 420 мянгаас доош бол хулгай гэж үзэхгүйгээр зөрчил гэдэг. Эсвэл эрүүг эрхийг хааж хэрэгсэхгүй болоо шийдвэрлэждэг. Тэгээ яг практикийн нэг проблем бол эзэн холбогдогч нь тогтохгүй байна гэд ерөнхийдөө ингээд орхичдаг. Аргачгүй юм л да. Өнөөдөр шүүх цагдаа прокурорын ажил бол маш их байдаг ачаалтай. Нэг жижиг компани болгоо дээр цаг заваа зарцуулаад оролцоод ингээд явах нь хэд үйдэг вүлээ. Цаг боломж нь хэд үйдэг вүлээ гэдэг олон асуудал гарч ирдэг юм лээ. За нөгөө нэг асуудал бол энэ захим орчинд бол мөрөөдтэй тоглоом явуулах бол гэмт хэрэг. Гэхдээ мөрөөдтэй биш яг энэ e-спортын төрлөөр ингээд холбогдоод явуулах нь бол өнөөдөр гэмт хэрэг зөрчил бол аль аль нь биш юм байна. Тэ энэ бол цэвэр одоо сонирхол хобби гэх юм уу хүлээн зөвшөөрөх зарилцаа байхгүй юу? Гэхдээ бага насны хүүхдийг гэдэг чинь 13 наснаас доош хүүхдийг ингээд уруу татаал олон цагаар ингээд тоглуулад явах нь бол өөрөө зөрчлийн шинжтэй байж болно. Ийм асуудал байна. Нөгөө талаас бол энэ сургууль гэр бүл нийгмийн орчны хүрээнд энэ дээрлгүүлэх, дарамтлуулах, занлхийлэх юм үзэгдлийн асуудал шүү дээ, тийм ээ. Оскар би зөв ойлгосноо те. Энэ асуудал бол өөрөө мөн адил ялгаагүй гэмт хэрэг зөрчлийн шинжтэй байхгүй юу? Энэ асуудал дээр бол өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу одоо баг бол ажилдаг. Засаг дарга хорооны томилогдсон хүмүүс тэгээд тухайн сургуулийн нийгмийн ажилтан. За тэгээд цагдаагийн одоо албаагч тийм ээ хорооны ингээд хамтран ажиллаад ийм эрсдлийн үнэлгээг хийгээд тэгээд сэргийлэх болцоотой өдөр бол энэ дээр нь тусгаарлах одоо байранд ингэж байлгах ч юм уу ийм эрсдлийн юу өдөр ингэж хийх ёстой байдаг. За гэтэл энэ гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлахад одоо иргэний нийгмийн байгуулагч дээр мэргэжлийн байгуулагч дээр судлаачид маш сайхнаар төсөөлж байсан. Ерөөсөө л ингээл Монголд гэр бүлийн хүчирхийллийн түвшин буурчих юм шиг үүнээс улбалаад хин нэгний аймнаас хохирохгүй юм шиг ийм сайхан мөрөөдөлтэй байсан. Гэтэл 1000 сая хууль батлаад өнөөдөр нийгмийн тодорхой асуудлыг 100% зохицуулж тийм бишээ. Энэ дээр бол хөрөнгө мөнгө хэрэгтэй, хүч одоо хүний одоо татан оролцуулах хүний нөхц бас хэрэгтэй. За хамгийн гол нь хуулийн хэрэгжил дээр нь ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл тийм ээ сэтгэлээ өгж ажилдаа хандж байгаа хандлага бол маш их хэрэгтэй гэдэг юм байна гэж болвол би харж байна. Магадгүй ахаад тийм сургууль орчноос болоод хин нэг нь гэмтэл одоо бидээ тэр ингээд авчих юм бол энэ өөрөө хүний биед одоо хөнгөн хүндөвтөр хүнд гэмтэл учруулах гэж зүйл ангаар зүйлчлэгдээд эрүүгийн хуулиар гэмтрэг тооцогдоод явчихнаа. Ийм байгаа шүү. Адаглаад гэмтэл учруулахгүйгээр хөнгөн зохих юм бол энэ өөрөө зөрчлийн хуулиар торгуулийн шийтгэлтэй шүү дээ. Тэ? Ийм байгаа. Тэгэхээр энэ талын мэдээллийг бол өсвөр насны хүүхдүүд маань бид нар нийгмийн ажилтнаа гэр бүлдээ найз нөхдөд ичих цавх зүйлгүйгээр хэлж ярьж авах нь зүйтэй. Мөн энэ талаарх зөвлөгөө мэдээллийг авдаг хуцууд бол байдаг. За мөн захим орчинд бол хуульчдын группүүд бол байгаа шүү дээ. Ийм юм хүртлөө энэ дээр зөвлөгөө өгөх юм уу? Хүн байна уу гэх юм бол зарим сайхан сэтгэлтэй болчт бол цаг заваа зарцуулаад танд эрх зүйн тодорхой хэмжээний мэдлэгийг бол цаг алдгүй хүрчих юм болцоод байгаа шүү. Нэг зүйлийг ингээл авчруулмаар болчлаа л да. Одоо би нэг энэ захим орчинд одоо жишээлбэл ингээл би нэг 10 одоо 20 настай нөхөр тэгсэн чинь тэнд ингээ нэг юм 12 3 та нөхдүүд ингээ тоглож ийлоо. Бид нар нэг баг болцсон байлаа. Тавуулаач гэдэг юм уу тий. Тоглож исэн чинь. Тэгсэн чинь ингээ тэр дунд ингээ нөгөө дөрөв нөхөр одоо над руу атаклж ин л та. Ингээл болохгүйгээр хэлээл те. Гараагаал ингээл чи юу манай багтаа хэрэггүй ч гэдэг юм уу те. Нөгөө нөхөр чи ингээд болохгүйгээр бараг хэлж штэ те. Уулзуул бараг тэгэмж гэдэг юм уу те. Тэгэхээр энэ маань одоо жишээлбэл яг ингээд ямар одоо хуулийн талаас болохоор яг энийг ямар юм тохиолдоод байна гэж хэлдэг юм бэ. Тэгээд энэ тохиолдолд одоо жишээлбэл би те өөрийгөө хамгаалахын тулд яах ёстой. Түрүүн хэллээ штэ тийм ээ. 20-той ингээд залуус инглээ гэдэг. Эн чинь бас тодорхой асуудлыг объективдэл нь хангаж ийж гэм тэрэг болдог. Мөн хуулиар зохицуулагдаж болохгүй маш олон тийм асуудлууд бол байдаг л да нийгэмд. Ёс зүйн хувьд тийм ээ. Гэр бүлийн хүмүүжил төлөвшлийн тухайд бас ярьж болно. Магадгүй тэр захим орчинд тоглоом явуулж байгаа байгууллага гэх юм бол тэр байгууллагын дүрм журм бас үйлчлэх хэрэгтэй байхгүй юу? Энэ хил амны маргаан бие биенээ дээрлэх одоо зохих асуудал байх юм бол энэ дээр нь болиулдаг таслан цосоодог гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нь ажилдаг. Эсвэл одоо цагдаагийн байгууллага хэрхүү байгууллагт мэдэгддэг. Ийм байж иж олон түвний дэмжлэгтэй байж иж энэ асуудал бол зохицуулагдана л да. Олон одоо төрөл байж иж нэгт ёс зүйн асуудлыг нууцлж болж байна. Хоёрт бол шууд гэмт хэрэг хууль гэхээсээ илүүтэй
тухайн байгууллагын дүрм журм тэгээд хүмүүсийн одоо харилцаа хандлагын асуудал бол яригдж шүү дээ тийм ээ. Тэгээ яалчгүй доромж нэг муу үгээр тэр ингээд хэлчихдэг, гутаагаад нэр төрийн доромжилчдаг, эсвэл айлгаж сүрдүүлчдэг бол энэ дээр ахаад хүний нэр төрийн асуудал гэдээ яригддаг л да, иргэний үеийн дагуу. Тэгээ нэр төрөөс бол болоод геморын асуудал яригдчих болно. Хүн чинь өөрөө нэр төр алдар үнэтэй байх ёстой шүү дээ, тийм ээ, нэр алдартай байх ёстой. Энэ бол өөрөө халдашгүй тарах хэрэг. Моолсын үндсүүлээр хамгаалагдсан. За тэгэнгүүт энийг одоо хутаанд оромжлоно, нэр төрд нь алдна гэдэг нь өөрөө нэгээс дээш хүний дэргэд буруутай мэтэр ингээд үсчдэг. Эсвэл гэмт хэрэг холбогдуулаад чи болвол хүн зоддог, эсвэл чи хүчин дэвшид ч юм уу хүн алсан гэх юм бол энэ яхааргүй хүний нэр төрлөө алдчих асуудал байхгүй. Магадгүй одоо нэг энэ дугаарыг сонсож байгаа залуучууд маань бас энэ тал дээр анхаараарай. Энэ ийм нэг хуулийн зүйл залттай бас байд юм шүү. Тэгээд бас нэг юм түгээмэл нэг байгаад байгаа зүйлүүдэд яг мэрэгжлийн хүний зүгээс бас асууж байгаа шүү. За. Тэгэхээр босод нөгөө залуучуудад маань бас хэрэгтэй тий. Би одоо яг ямар хэрэгтэй гэдгийг бид нар бол төдийлөн мэддэг. Уншсан ч гэсэндээ яг одоо нөгөө бодит амьдрал дээр нь тулгархгүй бол бид нар жишээлбэл тэр хуулийг бол огт ойлгодгүй шүү дээ. Мэддэг үү тий. Тохиолдог учраас ингээл би ямар ч хуультай би ямар ч нөгөө нэг ийм нөгөө хуультай гэдгийг ингээ хальт сонсоод байдаг. Гэтэл ингээ яг амьдрал дээр өөрт нэг тохиолддоггүй учраас тэрийг нэг мэддэг үү. Тэгэнгүүт эргэн тойронд нэг айц нөхөд нь болонгууд жишээлбэл ийм байд юм биш, ингэд юм биш. Энэ ингэдэг байсан юм биш ч гэдэг юм уу те. Ингээ бид нар эргэн тойрноос бол ер нь бол айгүйх мэдээлэл юмнуудыг харж авч идэм болов гэж бодсон. Үднээс яг мэрэгжлийн үнээсээ яг ийм нэг хэрэгтэй шүү те. Ингэж болохгүй шүү. Энэ зүйл чинь бол хуулийн одоо нэг зүйл залтаараас зохицуулагддаг юм байна шүү гэдэг ингээд мэдээллийг давхраас өргөж чигээд нэг асуусан байгаа. За тэгээд дахиад бас нэг зүгээр асуулт байгаа тийм. Тэр нь юу гэхээр за ингээ нөгөө ялангуяа нэг юм оюутнуудад их тохиолддог л асуудал юм болов гэж би бол харсан л та. Тэгээ яг одоо би нэг юм дам сонссон зүйлэл ерөөхдөө лавлж сууж байгаа төдий гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг энэ дээр бас нөгөө нэг авах гэхээ хоноор хандаад ер нь нөгөө нэг энэ дээр ингэдэг шүү, тэгдэг шүү, ингүүл зүгээр шүү гэдэг байдлаар ингээд мэрэгжлийн өмнөөс зүгээс ингээд нөгөө нэг өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээрээ. За ерөнхийдөө нэг юм оюутнууд ингээд нөгөө оюутны байр нь ингээд амьдарч явах явцад ингээд цаа ингээд уудалцах ингээд асуудал гарнаа тий хан зүрх талангуяа эмгтээчүүд тий хоорондоо. Тэгэнгүүт жишээлбэл одоо нэг нөхөр удаа дараагаар өөрийг нь ингээд нөгөө нэг удаа алгаддаг ч юм уу тий цогтөх ч юм уу. Тэгэнгүүтээ ингээд нөгөө ам хэлээр торомжлдог ч юм уу. Ингээд ингэчлээ. Гэсэн чинь нөгөө нэг нөхөр маань одоо жишээлбэл тэр доромжлуулаад ингээд цохиулчингуудаа ингээд яахаа мэдэхгүй. Одоо би ер нь өөрөө буруутай болов гэдэг ингээд жишээлбэл бодсон юм яг өөрийнх нь хийсэн буруу гэхэлэр байхгүй. Тэр хүн л зүгээр нөгөө нэг ард үтснээсээ болоод тэр хүнийг ингээд үзэхгүй байгаагасаа болоод ингээд нөгөө гаргаж байгаа үйлдэл нь нөгөө нэг нөхрийг жишээлбэл буруутай юм шиг сэтгэл бараг ингээд төрүүлж ийн гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нөхөр маань жишээлбэл ингээд цагтаад нэг удаа ингээд хандаж утсан байгаа. Намайг ингээд байна гэдэг те дуудлага өгөөд. Тэгээ цагдаа дээр очисон чинь баг нөгөө хүнийх нь нөгөө зөв юм шиг харин одоо нөгөө нэг одоо дуусан хохирсон нөхөр жишээлбэл ингээд зураг авцсан ингээд очиод үзүүлсэн байхад баг өөрийнх нь буруу юм шиг ингээд өөрийг нь буруутгасан гэж байгаа байхгүй юу. Баг ингэх юм бол одоо чи баг өөрөө нөгөө нэг хэрэгт холбогдоод явна шүү гэдэг байдлаар ингээд цагдаа нь нөгөө хүн лүгээ дайрсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ юу нэг ингээд байж болох зүйл үү? Энэ яг ингээд хуулийнхаа дагуу явж гин гэсэн үг үү? Энэ яг юу болоод өнгөрч байгаа гэд би болоо тойд шил гайхаж байгаа байхгүй юу? Яаж байгаа юм болоо тий? Асуултыг найзуулаас гөрөө. Энэ нэг ийм проблем байгаа юм аа. Хууль сахиулагчдын хуулиа хэрэглэх мэдлэг одоо маш дутмаг байж болно. Дахиад нөгөө харилцаа хандлага байхгүй. Энд дэр чинь 100% үнэлэлт дүгнэлт бол цагдаагийн байгууллагаас өгөхгүй шүү техникийн ээлжинд. За энэ бол таны яриагаар бол нэгт одоо зөрчлийн хуулийн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэх гудамж талбайд орилж чарлал, шээж байгаа, нүс цэрээ хаяал ингээд явах юм бол одоо тодорхой юм зөрчлүүдээр нь 10-аас 100 мянга гэдэг ч юм ингээд торгуулийн хэмжээ байгаа. Тийм ээ. Эсвэл хүний биед халдах чинь өөрөө зөрчил байхгүй юу? Гэмт хэрэг яаж болох вэ гэхээр тухайн зодуулаад хөхрөөд няцраад ингэчих юм бол цагдаагийн байгууллагт хандаад хүний биед халдах одоо гэмтэл учруулах гэдгээрээ зүйлчлүүлээд шүүхийн шинжилгээний үндсний төвд очиод гэмтлийн зэрэгээ тогтоолгочих ёстой. Тэн дээр хөнгөн хүндөвтөр хүндгээд алийг төрөл нь бол мэдээж гарна.
Тийм ээ, няцралцуулах төр гээд хуулийн үг хэллэгийн дагуу мохоо зүйлийн үйлчлэлээс эдэргээд ийм шинжээчийн дүгнэлт хараад тусаар бол гардаг. Тэгээд ийм дүгнэлт гарчаад явж байхад бол энэ бол гинт хэрэг болоод үүсэт явнаа. Ахаад нөгөө талаас бол энэ гинт хэргийг тогтоохын тулд эрхүй байгууллага цагдаа прокуророос хүний объектив талыг бол хардаг. Яагаад энэ гинт хэрэг шалтгаан үүсэх болсон бэ гэдэг дээр өөрийн дотоод итгэл өмчлөлөөрээ баримт толгоон дээр тулгуурлаж дүгнэлт өгдөг байна. За магадгүй хүн ахсагнаж жагаад өөрөө буруутай хүн рүү дайрж жагаад цохиулчдаг. Тэгээд нүдэнд нь хөнгөн гэмтэл учруулчихдаг. За тэгэнгүүтээ тэр зогсон 100% бурууд нь ихэд бас хэцүү байхгүй юу? Тэр хүн энэ гэмтэргийг гарахад нөлөөсөн зүйл нь юу вэ гэхээр тэр хүн чи архиугаа олон нийтийн өмнө доромжлоод тэгээд дайраад ахт нь тэр хүн бие хамгаалах нэг хэлбэр нь бас байж болно шүү дээ, тийм ээ. Гэтэ хэтрүүлж болохгүй. Гэх мэтэр юм олон талаас нь бол үзнэ. Та нар цагдаа дээр ингээд одоо дуудагдаад үзэнгөө тухайн ирсэн цагдаа нь юу сүртээ чи баг чиний буруу ингээ явах юм бол энэ хуулиараа чи бурууд нэх юм бол тийм үг ятгалганд нь битгий ороорой. Эрхээ хамгаалуулдаг, эрхээ мэддэг байх хэвээр та заавал хууль мэддэг байх албагүй. Тэгээ энэ дэр зөв зүйл үнний төлөө дурдаг байх хэвээр байхгүй юу? За магадгүй ингээд эрүүгийн одоо хэрэг үүсээд шалгалт яваад ингээ явчих юм бол ийм хэрэг дээр одоо ингээд үн хүсгүйгээр ч ингээд тусалчих болцоотой байдаг л да. Зарим үйлчлэлт бол энийг бол бид нар пробоно гэж бас нэрлэдэг. Нийгэмд одоо үйлчилж байгаа нэг хэлбэр байхгүй юу. Тэгэхдээ үн хөлс нэхлэгүүгээр мөлийн үйлчлэгийг ингээ үн төлбөрөг үзүүлэх нь бол бас нэг ёсны хуульчдын үүрэг байдаг. Зарим талаар тий. За ингээд маш олон зүйлийг л ярих болчихно л да ийм кейс дээр бол. Сонсож байгаа сонсогч маань бас багчтай ойлголтыг авсан байх. Магадгүй нэг би оюутан болон дөнгөж нэг сургуульд орж байгаа юм хүмүүсээс сонсдог учраас магадгүй одоо нэг энэ тал дээр өөрөө мэдлэггүйгээсээ болоод бас ийм нэг юм байдалд орох үедээ гэдэг үгнээс тий. Тэгэхээр өөрийнхөө бас юу хамгаалдаг байгаараа, хилдэг байгаараа, мэдэгддэг байгаараа тий. Үнэхээр одоо нэг хуулийнхаа дагуу бас явдаг байгаараа нэг зүйлийг бас нэг уриалах үднээс бас энэ жишээг авч ерөнхийдөө дурдлаа. Тэгээд танд бас баярлалаа. За тэгвэл мэрэгчлэрээ ерөнхийдөө ажиллаж явах үеийн амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлага гэвэл та юу болцох вэ? Ерөнхийдөө шүүхэд төлөөлөл тухайн хүнийхээ эрх хэрэгжүүлээг шүүхтээр хамгаалаад гарч байгаа бол энэ бол амжилт л да. Миний хувьд бол тэгээд ерөөсөө баярлаа гэдэг үгэнд нь л цадчихдээ. Ингээд маш олон хоногийн хүч хөдөлмөр зарцуулсны үр дүн бүтээд ингээд гарч байгаа нь өөрөө нэг өсөндөө хуульч мэрэгжил эзэмсний одоо нэг бахархал. За би одоо ямар ч сан хүнд хэрэгтэй хүмүүс юм байна гэдэг мэдрэх яг мэдрэмж байдаг. За хаад бол энэ тодорхой хэмжээний судалгаануудыг хийгээд тэр үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлээд за тэгээд араас нь нөлөөллийн ажил хийгээд явж байгаа бол энэ бол сайн туршлагын нэг жишээ байх гэж бодож байна. Ахаад миний зүгээс болвол энэ хуулийн амьдралд одоо нөлөөлж байгаа асуудал дээр манай хуульч нь өөрөө маш хатуу үгэлэлтэй, энгийн хүн уншихад маш ойлгомжгүй, жоохон төвөгтэй л доо идрээтэй. Тэгэд энийг бол одоо кейсээр бажуулаад энгийнээр одоо бүх насныханд тийм ээ хүрх үднээс тодорхой сэдвүүдээр одоо ийм артикл нийтлүүдийг бол бэлтгэдэг баг. За үүгээрээ би бас бол нийгэмд өөрийнхөө хуульчийн хувьд гүйцэтгэх үүргээ бас хийж гинэ гэж боддог дотроо. За эдгээр л одоо туршлагуудыг бол нэрлж чадхаар байна да. Тэгээд мөн эдрээ төвхтэй асуудлын араас ингэж хөөцөлгөөтэй байгаа даа бол бас нэлийн туршлага авдаг. Тухайлбал байгууллагын өдөр тутмын ажлыг хийхэд бол мэдээлэл эдэр ингээл цагдаа прокурор тагнуулаас авахд тухайн мэдээллийг буцаачдаг л да. Гэтэл энэ мэдээллийн ил тод байдлаа мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хараад үзэхээр мэдээллийг буцаах өрөөсөө л үндсээ хоёр л нөхцөл байгаа даа. Тэр нь юу вэ гэхээр тухайн мэдээлэл хүсгчийн харилцах мэдээлэл юу, овог нэр утсын дугаар регистр байхгүй бол тийм ээ, хаяг нь байхгүй бол буцаана. Эсвэл тухайн мэдээлэл нь тэр төрлийн байгууллагад байхгүй бол буцаана гэж байгаа. Гэтэл практик дээр яасан бэ гэсэн чинь нөгөө алба газар хэлцээний дараа нэр солигдсон гэдэг үндслээр нэр буруу бичигцээ ингээ буцаачдаг. Тэгэд энийг нь одоо тухайн бичгэргийн ажилтнанд нь тайлбарлаад ахиж одоо мэдээллийг явуулаа шимжилж нэрийн зүг болгоод энэ дээр та нар битгий алдаараа гэдэг ингээд хөөцөлгөөтэй явж байгаад тухайн мэдээллийг харгуулж авах бол энэ өөрөө сайн жишг кейс болчихж байгаа байхгүй. Дараа нь одоо над чиг мянган иргэд хуулийг итгээд энэ байгууллагаас мэдээлэл үсгэд буцаахгүй байх одоо нэг түлхүүр нь болоод өгч байгаа гэж бодож байна л да. Тэ. Эдгээр шинүүдийг бол би нэрлэж чадхаар байна.
Карьер гэдгийг ер нь өөрийнхөө таны хувьд ерөнхийдөө юу гэж ойлгодог вэ? Нийгэмд нэг юм түгээмэл ойлголтууд байдаг. Харин таны яг үзэл бодол өөрийн чинь ойлголт юу байдаг вэ? Карьер дээр одоо маш олон зүйлийг ярьж болж байна. Би өөрөө тийм смарт план төлөвлөгөө бол гаргадаг хүн бол биш ээ карьер дээр. Гэхдээ урсгалаараа явдаг хүн биш. Ерөнхийдөө сүржил ингэж явдаг юм нэтлээ. Карьер бол өөрөө энэ юуны Facebook компани нэг захирал Sheryl Sandberg хэлснээр бол шат биш ээ. Maaхан шатаар төсөөлөд тий. Ширэнгэн ой маа гэж. Яг үндэ бол ажлын талбар дээр гараад тэр сурж явах хугацаанд тэр карьераа нарийн төлөвлөлүүд ингэн. За би нэг төрийн албаны том дарга болно. За эсвэл маш амжилттай шүүгч болно. За эсвэл улс төрийн өндөр албан тушаалтан болоод тийм ээ. Сум аймаг одоо нэг яамаг арилгын дарга болно гэж ингэж бол бодож явсангүй. Магадгүй маш олон карьерийн талаарх мэдээлэл сургамжтай түүх тэгэл ном өдрийг уншиж байхад бол энэ л их үний юм байна да гэсэн нэг бодол орж ирсэн болохоор 30 хүртэлх наснда сайн удирдагчийн дор яваа гэж Джек Магийн зөвлөгөө өгч санагдаж байна. За одоо энэ бол надад маш их үн цэнэ өгсөн. Маш олон одоо байгууллагуудынхаа дарга нараас ингээ харж байна. Одоогийн ажиллаж байгаа байгууллагын удирдлагаас харж байна. Менторосаа харж байна. Би ер нь зөв газараа, зөв цагтаа, зөв хүмүүсээр өөрийгөө хөрөөлүүлээд зөв зүйлээ хийгээд явж байгаа юм байна гэж боддог. Тэгээд мэдээж 30 хүртэл бол ажил мэргэжлийн хувьд сонголтоо хийгээд төрийн байгууллага, нийт эрх зүйтэйгээд одоо ингээд эртний нийгмийн байгууллагыг сонгоод ажиллаж байгаа хүний хувьд бол маш олон талаас нь бол харж байна л да. Карьерийг бол тийм ээ. Тэгэхээр одоо би бол эргэж буцах юм юу бол байхгүй. Алдаан дээрээ бол туршлагачж जैन гэж ойлгодог өөрийгөө. Тодорхой хэмжээгээр бас төрийн байгууллагад бас ажиллаж үзчихсэн жилийн хугацаанд. Тэгээ энэ бүгдээс харьцуулахад бол өөр тохирох ажлаа ямарсан ингэ сонгоо авчиж байгаа. Энэ бол одоо миний карьер юм байна. Одоо хэлж шүү дээ. Ахаад нөгөө талаас бол карьерийг олон жилээр бол ингээд төлөвлөж болно. 5-10 жилийн зорилтоор бас ингэж төлөвлөж болно. Миний ерөөсөө харж байгаа зүйл бол хамгийн цаад тийм алсын хараагаа бол харцсан. Би бол нийгэмд үн цэнтэй за тэгээ хүний эрх хэрэгжүүлэг хамгаалсан тийм ажил хийж явах юм бол энэ миний алсын хараа байхгүй юу? Нийгэмд өөрийнхөө хэмжээнд үн цэнгээ бүтээгээд баялаг бүтээгээ явж гэн. Тэгээд шудраг үний төлөө ингэ явж явах бол миний ерөөсөө л алсын хараа л байна л да. Наан замзуурын тийм саатал гэдэг юм уу урилга бол хүний амьдралд бол маш олон хэднээ чамайг дэвшүүлье. Ажлын карьер местэн дээр өөр ажил санал болгоё. За магадгүй юу гэдэг улс төрөөс томлогддог албан тушаалд өршөлдөх үү? Эсвэл аймаг орон нутгийн сонгуульд өршөлдөх үү? Энэ бол ерөөсөө л цаг зургийн асуудал байхгүй юу? Тэр хүний зорилготой үйлжээж цаашдаа карьер болж ингэж харагданаа л гэж би бол бодож байна. Ахаад би нэг ийм сонголттой тулгарч ирсэн. Тэр нь юу гэхээр би 2014 онд 4-р курсын оюутан багтаа манай сургуулийн зарлалын самбар дээр цагдаагийн ерхий газраас нэг мэдээлэл ирсэн байдаг. За энэ мэдээлэл дээр болохоор үндэсний аюулгүй байдлын эрх зүйн шүүхийн шинжилгээ за тэгээд юугаар за нэг юм 3 мэрэгчлэр Орос улбаны улсад суралцах 100% тэтгэлгээр суралцах юм сонгон шалгаруулалт зарласан. Тэгээд энд оролцох одоо сонирхолтой оюутан 80-аас дээш хувийн голчтой метр 68-аас дээш өндөртэй ийм оюутан байвал сонгон шалгаруулалт нээлттэйгээр ирчтэй. Тэр нь анх удаа манай сургууль дээр ирсэн. Тэгэхээр би тухайн үед бодоод шууд залгсан байхгүй юу? Нэг бодож байгаа нэг 2-3 хоногийн дараа залгсан чинь. Яг одоо сонгон шалгаруулалт авч дотоод хэргийн сургууль дээр хүрээд иргэдэг байхгүй. Тэгэхээр нь гараал гүрц. Маш нэг жокт ойрхоо. Тэгэл Google сонгон шалгаруулалтанд ороод эхлээл биеийн ур чадвар байсан. Дараа монгол хэл байсан, IQ байсан, орос улсын шалгалт өгсөн. Тэгээ үгээр асан чи тэнцсэн. Нэгээр гараад. Тэгээ нэг юм сонголттой тулгарч байгаа юм. Их сургуулаа ахаад үргэлжлүүлээд 1 жилээр сураад 5 жилээр эрх зүйч авах уу? Орсын улбооны ёсод үндэсний аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйгээр цагдаагийн ерхий газрын нэр дээр суралцаж бакалавр одоо нөгөө магистртаа авдсан шүү дээ 6 жилээр суралцаж хэлний бэлтгэлтэйгээ авах уу гэсэн юм сонголтонд ирсэн. За тэгэл багш нараасаа зөвлөгөө авлаа. Гэр бүлээсээ зөвлөгөө авлаа. За миний ээж аавын хувьд бол ерөөсөө юм либерал сэтгэлгээтэй чиний сонголт гэдэг юм байр сууриас ханддаг. Анх энэ мэргэжлээ сонгохдож ч гэсэн тэгдэг. Чиглүүлдэгчгүй тэгэл одоо өөрийн ур чадвар хүсэл мөрөөдлөө сонирхдаг. Ажлын талбар дээр ч гэсэн за чи ингэж бодож байгаа бол одоо чиний зөв чиний сонголт гэдэг ийм байр сууриас хандаж ирдэг. За тэгээ эрдэмтэн багш нараасаа зөвлөгөө авлаа. Тэгээ одоо манай нэг багш байдаг өмөлөг багш гэдэг фитнес дээр таарсан. Асуусан чинь багш ийм зөвлөгөө өгч ирсэн.
Продюсерээ хуульч хүн нэг өөр, хууль сахиулагч хүн нэг өөр шүү. Тэрийг сайн бод гэдэг. За тэгээ манай их сургуулийн бас Оросд Ломноос өдөр төгссөн багш нар болохоор гоё штэ Оросын диплом гоё явах хэрэгтэй залуу хүн жид өнгөж 2021-тэй байна. Сураад ир юу эсэ 5 6 жилд ороо өнгөрнө гэл. Тэгэл ийм атсан шалгаанд орчвол хамгийн сүүлийн сонголтыг өөрөө хийх болт. За ямар ч юм би их сургуулийн амжилттай төгсөе доо. Одоо 4 жилийн цаг зарцуулсан юм байна гэж бодоод сонголтоо хийсэн. Тэгээд энэ сонголтондоо бол харамсгүйг бол тухайн үед би мэдээгүй цаг хугацаа л харуулна гэж бодож байсан. Одоо бол харьцангуй нэг тийм харамсаад яагаад байдгүй шүү дээ. Тэ энэ сонголтондоо. Магадгүй би хууль сахиулагчаар сураад явцсан бол миний карьер шал өөр байхгүй юу? Хүний эрх хэрэгжүүлөө биш. Би чинь хуулийн хүн, төрийн албаны хүн. Тэгээд карьерийн маань оргил магадгүй цагдаагийн урандаа тэгээ эрт төртэй гарах байсан. Шал өөр л байх байсан баг гэж боддог. Тэгэхээр ийм карьерийн хувьд бол чамд алхам тутам сонголт бол гарч ирдэг. Үе шаттайгаа. Чи өөрийгөө сайн бодох ёстой. Бусад тэр мэрэгжлийн туршлагатай усудаас цаг тухайд нь тогтмол зөвлөгөөгөө авдаг байх ёстой. Харин чи зөвлөгөөгөө өөрийн шийдвэрээр өөрийн потенциал толгоогоороо эргэлзэлгүйгээр дараа нь би харамсах үлээ гэж өөртөө асуугаад сонголтоо шийдэхдээ одоо бат итгэлтэйгээр шийдэх ёстой гэдэг. Ерөөсөө л ийм байна гэдгийг л олж харсан. За магадгүй карьер ахаад хэлэхэд хүн хүний насанд өөр байд юм шиг байна. 20, 30, 40, 50 гэх тийм ээ. 10 жилийн зайтай үйлчлэлтэй. За одоо 20 наснд бол өстой армаад сэтгэл хийдэг шүү дээ. Одоо би тэгтээ 30 хүрээгүй л байна л да хараахан. Болоогүй байна. Тэгээ 20 наснд чинь ерөөсөө л юм байдیں۔ Хуулиар сураад чинь ингэж байна. Ерөөсөө л онгоцын хэсэгч болдог ч юм уу гэл ийм дэврүүн байдаг байхгүй. Эсвэл тагнуулын ажилтан болдог ч юм уу төгсөөд гэл. Ийм дэврүүн бодд юм л. Тэ. Одоо харьцангуй тийм юм бол байхгүй шүү дээ. Одохгүй 30 хүрнэ тодорхой 3 ч байгууллагад ажиллаж үзсэн байна. Мэргэжлэрээ 6 жил ажилласан тий. Тэгээд ингээд олон ч хүмүүсийн одоо гар дамжиж ингээд туршлага суугаад явж байхад ингээ харж байхад бол тэгээ магадгүй 40 наснд юу болж өөрчлөгдөхийг бол таахшгүй л тий. Гэтэ мэдээж үнэт зүйлээсээ ухраад өөр алхам хийгээд ингээд явахгүй л ах. Мэдээж хүн чинь тийм ээ. Тэхийн тулд л одоо ингээд сурч боловсрч явж байгаа шүү дээ хүмүүс чинь. За маш сайхан туршлагыг бас хуваалцлаа гэж би бол бодож байна. Ялангуяа нэр яг таны хэлсэн шиг 20 нас, 30 нас, 40 нас гэдэг юм уу ийм ерөнхийдөө юмуд тоонууд дээр нэрээ тэр сонголтуудыг бас хийгээд явдаг байгаа. Тэгэхээр миний хувьд ч гэсэн одоо ингээл маш олон туршлагыг хоригдлуулаад бас ингээд явж байгаа хүний хувьд энийг бас яг тийм шүү гэдэг бодлоор нь бол ингээд шууд толгойд бол гал орж ирж байна л да. Тэгэхээр залуучууд манаас энийг энэ маш хэрэгтэй хэсэг байлаа шүү гэж бодож байна. Тэгээд хэрвээ ямар нэгэн сонголт хийх гэж байгаа бол хүнээс асуу. Тэгээд эцсийн бүгнэлтийг гаргахтаа нэрэл харамсахгүйгээр тэр сонголтыг хийгээрэй тий. Эргэж хургаал нөгөө яна би тийм сонголт хийсэн бол тэгсэн бол гоё байх байсан ч юм билүү тий. Хүн чинь нэг юм шантрах үедээ ялангуяа боддог шүү дээ. Яг тэгчдэгч байж юу тэгсэн бол барыг ингэж зовох байсан юм уу гэх юм уу тий. Эсвэргээр тэгэхээр нөгөө бити тийм харамсах сонголт хийгээрэй. Харамсахгүйгээр сонголтоо хийж агаарай. Тэгээд хэрвээ нэгэн тал болоод өнгөрсөн бол тэрийг бодож зовох шаардлагагүй хаа гэж зөвлөмөр байна. За тэгээд продюсер маань ажлын гараагаар нь хаанаас эхэлж ив те өнөөдрийн продюсерэн гэдэг хүнийг бүтээхэд те бас яг ямар замналыг туулваа. Энийг хаалзаач. Би яг ажлын гараа бол ерөөсөө л хүүхэд байгаасаа л ээж авдаа туслаад дэлгүүр суудаг. Маш дуртай тэрэндээ юм зархтай ихсээ яриа өрөө сайтай байсан юм шиг ба. Тэгээд зуны амралтаараа өдр бол мал дээр гарнаа. Өвөө эмээ дээрээ өдр очиж их мал дээр гардаг. Өдөөний хүүхдийн л амьдралаар байсан. Тэгээд анх ерөөсөө яг цалиа аваад эцэгээсээ өөрөөр ингэж ажилласан юу маань болохоор 11 дугаар ангида конкурсаа өгчөөд хуваараа авчаад тэр ихтэй хот явцсан. Тэгээд нэг барилгын компанид ажиллаад 2 сар ихтэй ажиллаад цалиа авлаа. За тэгээд тэр цалингаа барайл эмээдээ нэг эдэн төгрөг жилээ өгөөл ээждээ бас нэг талын өгөөл тэгээ үлцнийг нь өөртөө зарцуулна гэл ахаал бурхандаа бас дээж мэж гэл 20 мянга тавьсан санагдаад 16 тал хөвгт байгаа шүү дээ. Яг хөдөлмөр эрхлэх насанд төрсэн бие. Тэгээд ингээд дараа жил нь бас тэр барилгын компанид зуны амралтаар нь ажиллаад нэгдүгээр хөрсдөг. Тэгээд арай нэг алтан тушаал шавар зурах, цемент өрөх, тоос өрөхөөс дээшлээд няран маягийн мэддэг барилгын материалыг нь авдаг. 100 айл руу гүйдэг тийм болсон. Тэгээд
ер нь бол эндээс нэг баг цагаан ажлын дүр болов суусан. За тэгээд худалдааны зөвлөх гэж нэрлэдэг тийм худалдагчийн ажил бол оюутны 5 жилдээ бол ерөөсөө фул таймаар хийдэг байлаа шүү дээ. Зуны амралт болон өвлийн амралтуудаараа өдөө яваал тэгэл ээж авдаа туслах маягаар юм байсан. За дараа нь сургуулаа төгсчөөд би түрүүлсэн өөрөө алдааны зөвлөлөө олсон хүн ажлын байр яг бэлэн байгаагүй ийм л олон зүйлтэй бол тулгарч байсан. Тэгээ багш нараасаа зөвлөгөө аваад өөрийн бор зүрхээр ажилд ордъё, чаддъя гэж дэмжсэн бас хүмүүс байсан л та. Материал өгөөл явж исэн. Тэгээд яг анхны одоо тэгээд ганц хоёр компани дээр хуулийн зөвлөх үйлчлэгээ үзүүлээл яг ингээд бүтэн ажлын цаггүй шүү дээ тийм ээ. Нэг хөлсөөр ажиллах гэрээгээр нэг хэдэн төгрөг авчдаг сар тогтмол. Тийм л эсэ. Тэгээд яг хамт олонд ороод бүтэн фул таймаар суугаад хуулийн байгууллагад ороо ажилласан ажил маань бол Монголын хуульчтай холбоо байсан. Тэгээд эндээс бол маш олон зүйлийг сурсан. Хуульч болох гараагаа бол амжилттай эхлүүлж чадсан. Хуульчийн мэргэжлийн гэрчлэгээ гардаж авсан. Олон зүйлийг ухаарсан. Ийм л одоо мэдлэг туршлагыг бол надад өгсөн. За одоо бол би дунд шатны менежерийн хэмжээнд байна. За удирдлага гүйцэтгэх төвшөнд бол хүрээгүй байна. За айхтар бас хүрээгээ тэмүүлээд байгаа ч зүйл бас багхгүй байгаа юм шиг байгаа. Хөвөнд маань. Тэ нэг юм 5-6 жил гэдэг чинь нэг юм дунд шатны менежер байгаад шүү дээ. Тэ. Тэгээд яг уу 3 секторт ажилласан гэж хэллээ шүү дээ. Нэг хэрэгцүү. Тэгээд төрийн бас байгууллагад ажиллаж байсан. Засгийн газрын хараа, шууд хараа агентлагт ажиллаж байсан. Мэргэжилтнэр дандаа. За дараа нь энэ олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Global International гэдэг нэг нийгмийн байгууллагыг сонгож ажилласан. Тэгээд эндээ би бас тухайн үед материалаа өгөөд үзье гэж шийдсэн. Тэгээд амжилттай тэнцсэн гэж тэгжсэн. Яг ингээд та хэвлэл хүрээлэн сурсан юм байна. Өмгөөллийн үйлчлэгээ эрхлэх гэрчлэгээ авсан юм байна. Яг нөгөө ажлын үндсэн шаардлагуудад нийцэж байна. Тэгээд энэ чиглэлээр бас судалгаа хийгээд магистрт сурд юм байна гэдэг. Тэгээ орсон. Тэгээд би анх орохдоо бас боддөө шүү дээ. Дөнгөж жил 25 тэ 6-тай хүүхдэл орж исэн. Маш их тийм хүсэл тэмүүлтэй. Ер нь би болвол тэ юм залуу болж болчлоо. Одоо өстой халаад өгнө. Ер нь л одоо ингээ олон жил сурсны хэрэгээ гаргана. Тэгээд нэг ийм л бие төвтэй л амтан байсан юм шиг байгаа. Ер нь ямар ч ажил хийсэн амжилттай байж чаднаа гэл. Тэгээд энэ дээр бол харьцангуй энэ чиглэлийн юу бол дарагдсан шүү дээ. Насны ч онцлог байсан гэж магадгүй. Хүнийг сонсож сурыг. За мөн агуу хүмүүсд ямар ч шуналгүйгээр тийм ээ нийгэмд үн цэнийг маш удаан хугацааны турш ингэж тохиртойгоор яаж оруулж болт юм бэ гэдгийг мэдэрсэн байхгүй. Ерөөсөө тэр удирдлага эдрээсээ бол тийм үлгэр дуураилыг авсан. Зөвл нь тийм soft skill-ээр маш амжилттайгаар яаж ер нь нийгэмд үр бүтээлтэй ажиллаж чадах, үн цэн оруулж чадах зүйлийг ухаараад тэгээд ингээд харьцангуй за би бас болоогүй мэн гэдэг зүйлд хүрч байгаа маа энд ажилд ороод. Тэгээд дахиад ер нь бол өөрийгөө аль аль тал дээр сайжруулаад юу яа дэлхийн топ 100 сургуульд ерөөсөө илсэн магистрт гэдэг нэм шийдэлд хүрсэн. Тэгэл ментортэйж болоод ментортэйж 2 жилийн хугацаанд амжилттай ажиллаж үзлээ. Тэгээд яг энэ зорилгодоо бол одоо хүрэхэд маш орхон байна. Төгсгөл үлдсэн. Тий сургуулийнхаа урилга бүх зүйлийг авсан. Одоо тий явна гэсэн юм төлөвлөгөөтэй л байна. Тэгээ яг энэ хэвлэлийн хэрэгчлөө, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөгөөр илүү мэрэгшиж хүний эрхийн чиглэлээр их олон хичээл үзэх ийм зорилготой байгаа. Тий. Нууц биш бол одоо ямар сургууль тэнцсэн яхаа нэг Америкийн Penn State гэдэг Pennsylvania State University гэдэг сургуульд LLM-ээр суралцаар болсон байна. Тий. Вау, за баярлалаа. Тэгээд тэгвэл бас магистрт ингээ нөгөө тэнцсэн хүний хувьд бол ялангуяа хуулиар тэгээд Pennsylvania сургууль гэж яг ямар одоо нэг шаттай амжилттай хэдий хэр хугацаа зарцуулж энд ингээд сурах тэр эрхээ авбаа тий тэр сургууль тэнцэнэ гэдэг чинь бас их хүч хөдөлмөр шүү дээ тий тэгэхээр энэ талаараа бас магадгүй хуваалцах болох. За яг хөө би нэг тийм амар амжилттай супер ингээл халаал нөгөө хятад байгаа 25 нас чигээр бишэл байна л да. Яг хөө маш их тийм төлөвлөгөө боловсруулт юм лээ нарийн. Тэгээд эндээ цаг тогтмол бас харьцуулж авах хэрэгтэй юм байт юм лээ. Тэгээ өөрийн мэдхгүй чадахгүй байгаа зүйл дээр яг энэ мэрэгжлийн усудаас зөвлөгөө аваад чиглүүлээд явах хэрэгтэй байт юм лээ. Тэгээд түрүү хэллээ шүү дээ. Одоогийн хийж байгаа ажил маань гэсэн карьер дээр тогтмол гарч идэв. Чиний сонголт болж идэг. Хийж байгаа зүйл өнгөрсөн хугацаанд хийж бүтээж исэн зүйл чинь. Яг түнтэй ажиллахан одоогийн миний энэ хийж байгаа ажил
судалгаа хийж байгаа туршлага энэ бүгд маань энэ тэтгэлгийг авахд хамгийн том пуш нь болж өгсөн гэж ерөөсөө би бодхоос гадна ерөөсөө миний сургуулийн урилга дээр бол тэгсэн. Your одоо academic professional үзүүлэлт чинь үндэслэж энэ хүү тэтгэлгийг грантыг одоо бид нар олгож байна гэсэн ийм цагтл бол ирсэн байна. Тэрнээс ч одоо миний англи хэл амар супер байгаа л багасаа сураад одоо native юм шиг яриад эсвэл IELTS-ийн амар өндөр advanced дээр оноо аваад тэгээд байгаа юм бол байхгүй байна л та. Тэгээд энд одоо тэнцхийн тулд мэдээж эхлээд чиний одоо хамгийн анхан шатны юу чинь бакалаврын дипломтой авах хэрэгтэй. Голч чинь бас харьцангуй гайгүй байх хэрэгтэй, шалгуур нийцэх хэрэгтэй. Ажилласан туршлага байх хэрэгтэй. За мөн нийгэмд юу хийж үтжижсэн сайн дурын ажлыг чинь бас харгалздаг. За мөн судалгааны туршлагыг чинь бол маш ихээр бол харгалздаг юм билээ. Тэгээд чиний үндсэн сэвнээс чинь чамайг одоо хүсэл мөрөөдөл бүх юм чинь харагдана. Тэгээд чиний өөрийг чинь одоо нөгөө тодорхойлох цагтл шүү дээ. 2 хүнээс авдаг, 3 хүнээс авдаг. За мөн өөрийг чинь бичиж байгаа тэр эсэнээс энэ хүн за ийм зүйлийг сонирхоод мэрэгших гээд байгаа юм байна гэдгийг бол ингэж бүрэн хардсан бил. Тэгэхээр алдаа байгаа бол алдаагаа нэг нөгөө бич, сайн туршлага байгаа бол тэрийг зөвлөгөө аваад маш сайнаар ингэж бичих хэрэгтэй. Ийм байдаг. Тэгээд процессын хувьд бол мэдээж эн чинь сургууль дээрээ тогтцсон байдаг. 2019 оны 12 сарын 5 хүртэл аавна гээл ингэж байгаа байхгүй. Сүүлийн хугацаа эндээ одоо бүх тийм recommendation, бүх тодорхойлох цагтл CV-г өгнө. За тэнгуүтээ энэ баримт материалын шалгуултанд тэнцлээ болвол эсэлтийн орооноос нь ярилцлаганд өртөг. Scafar. Тэ? Scafar ингэж ярилцлаганд ураад за тэгээ чамтай нэг ингэж ярилцаад үзэнгөт. За окей бид нар удахгүй чамд ингэж хариу мэдэгдэх болно гэдэг. Ийм байдлаар яат юм блэ. Тэгээд би маш гоё тодорхойлох цагтлуудыг бол 2 хүнээс авсан. Нөгөө ментороос авсан, одоогийн ажлын даргаас авч ирсэн. Тэгээд маш гоё recommendation-ыг надад бичиж өгсөн шүү дээ. Бүр дэндүү гоё. Тэгээд одоо зарим улсууд гэдэг юм бол recommendation аягүй хэцүү шүү. Чи өөрөө бичээд ирээ гэж тэгдэг байхгүй. Багш нар эдэр ойтон бахад тийм байж түгээмэл шүү. Тийм. Тэгээд дүүнер ойтонуудаа хэлэхэд бол одоогийн судалж байгаа хичээлээ та бүхэн бас баг зэрэг өөрийгөө даашлаад голч эдэр дээрээ бас битгий хангандаарай. 3.0-оос 3.2-оос дээш байлгаарай гэж хэлмээр байна. Энэ бол одоо тэр Америкийн нэгдсэн улсын Fulbright, Английн чивэний, Австралийн авардын тэтгэлэг авахд бол хамгийн наад захын юм чинь ерөөсөө л IELTS-ийн 6.5-7-оос дээш, тэгээ голч чинь 3.2-оос дээш байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ ажилласан жил бол part time, full time-аар 2 буюу түүнээс дээш жил гэдэг хамгийн ихний шалгуурууд бол байдаг. Тэгэхээр энэ дээр битгий алгуурлаарай гэж хэлмээр байна. Ойтон бахад бол чихний хажуугаар өнгөрөөчдөг. За нэг хичээл дээр унаагүйгээр ингээд өгсчдөг. Энэ бол одоо амжилт боддог байсан боловч өөрөөсөө ингээд шалтгааллах юмыг бол тодорхой хэмжээгээр хийж л авах хэрэгтэй байсан юм. Тэр голчч тэр бакалаврын судалгааны ажлуудч тэр эрдэм шинжилгээний ажлуудч тэр эдгээр бүх үзүүлэлтүүд чинь нөлөөлдөг шүү. Тэгээ эдгээр чинь заах магадгүй ингээд муу аж олон төгсчлөө та одоо ажлын байр дээр гаж болно. Энэ дээр та харамсах хэрэггүй шүү дээ. Энд чинь маш олон тэтгэлэг байдаг байхгүй юу? Сургуулийн нөөцсөн ахаал ингээд үзэнгүү засгийн газрын тэтгэлгээс маш олон хувь хүний компани бүсийн тэтгэлгүүд байгаа л. Танд боломж хизээд би өөрийгөө ингээд дайчлаа үзэхэд бол 2 жилийн хангалттай хэмжээнд зарцуулчихад энэ чинь англи хэлний оноогоо аваад IELTS оноогоо аваад тэгээд төлөвлөгөө гаргаад тухайн сургуулиуд дээр CV материалыг болоод үзэхэд бол 10 сургууль руу явуулаад үзлээ гэхэд ядаж авдаглаад нэгээ сойрно бол таныг урнаа, ярилцлаганд урнаа. Тэгээд тэтгэлэг юугаа scholarship бол өгнө. Энд дээр бол итгэлтэй байгаарэ гэж хэлмээрээ. Боломж бол үргэлж нээлттэй шүү. Сайхан туршлагыг хуваалцлаа. Нэрээ тэр recommendation letter гэдэг зүйл нэр айгүй чухал юм билээ шүү залуучуудаа. Маш одоо нэг урт хугацааны өмнөөс бэлдэх хэрэгтэй гэдэг юм билээ. Жишээлбэл одоо өнөөдөр та тодорхойлох цэгтэл бичээд өгчөөч гэдэг ингээд хүсээд ижиж болохгүй юм лээ. Эсвэргээрээ сарын өмнө, 2 сарын өмнө, 3 сарын өмнөөс те би нэг ийм юмд материал өгөх гээд байгаа шүү. Та энэ дээр бодоод ингээд намайг тодорхойлоод өгөөч гэж хүсэх юм бол магадгүй нөгөө хүн чинь нэг 3 сар хугацаа байгаа учраас ингээд бодно, эргцүүлнэ. Тэгээд нөгөө нэг гаргаж ирсэн тодорхойлолт гэдэг бол таныг одоо бүрэн дүрмийн илэрхийлэхээр тодорхойлтыг гаргадаг юм байлаа шүү. Тэгэхээр энэ дээр битгий хөнгөө хумгаа андараа. За тэгээд өөрөө бичээд ирээ. Би тэрэн дээр чинь гарын үсэг зураг гэдэг багш нараараа айлуулах битгий бичүүлээрээ хэрвээ тэгж байгаа бол үгүй та бодож байгаад ингээд нэг 2-3 сарын дараа бичээд өгөөрэй ч гэдэг юм. Тийм хүсэлтийг бас тавьдаг байгаарай. Тэгэхгүй бол энэ бол маш айгүй чухал зүйл гэдэг юм лээ гэдгийг миний хувьд ч гэсэндээ бас материал юм явуулж явахдаа мэдчихсэн. Тийм тантай бол санал нэг байна. За тэгээд
магадгүй энэ чиглэлээр одоо сонирхож байгаа, сурах гэж байгаа, эсвэл дөнгөж ажил дээр ингээд гарч байгаа энэ залуучуудад хандаж та яг юу гэж хэлэх вэ? За энэ бол маш гоё мэрэгжил шүү. Өөрөө дурлах ёстой. Дурлах юм бол боломжийг, сонголтыг цаг тухайд нь олж харж чадна. За дахиад энэ мэрэгжлийг эзэмсний хэргийг бол маш олон одоо жишээн дээр амьдрал дээр бол хардаг. Найз өхтөө зөвлөгөө өгөх. За одоо эргэцэн одоо баримтчиг боловсруулад ингээд туслаа явчих. За тэгээ шүүхтэр хүний хөндөгцөн эрх хэрэгжүүлөөг хамгаалаа зогсож явах бол энэ мэрэгжлийг эзэмсний нэг бахархал болдог. За тэгээд суралцах хугацаанд та бүхэн битгий шантраарай. Хүн угаасаа насан туршдаа суралцдаг. Энэ бол зүгээр л таны эхлэл. Магадгүй та өөрийгөө голж байгаа бол ингэж голох хэрэггүй. Одоо байгаа төвшнээ ялимгүй сайжруулчихад бүх зүйл одоо сайн сайхан болно шүү дээ. Тэгэхээр туршлагатай одоо юу гэдэг энэ чиглэлээр одоо нэлээд боловсрцсон гэдэг хүмүүсээс айчилгүй зөвлөгөө зөвлөмжийг гэдэг авч явах бол амьдралд маш их үнцэнтэй байд юм лээ. Карьер төлөвлөлтөнд за мөн суралцж явах хугацаанд ч гэсэн маш үнцэнтэй байдаг. За тэгээд бас сайн дурын нийгэм чиглэсэн ажиллаа ингээд хийж явах явцтай хүн бас их олон зүйлийг олж харддаг юм лээ. Оюутан багтаач тэр тий ажилласаа үндсэн ажилласаа гадна бусад сайн дурын байгууллагууд орж ирсээд нийгэмд хэрэгтэй төсөл хөтөлбөр ингээд хэрэгжүүлээ явж байхад шинэ хүмүүстэй уулзаад ингээд явж байхад маш олон зүйлийг өөр нүдээр өөр өнцгөр ингэж харж мэдэх юм болцоот байдаг юм бэл. Тэгээ миний зүгээс бол би чинь одоо 10 жилээ төгсөөд өнгөрсөн жил 10 жил болсон байна гэд яг өөрийнхөө тэр нутгийн сумын хүүхдүүдэд нээлттэй зар тавиад ах нь ингээд зөвлөгөө өгөө хэрэгцүүч болох сонирхолтой хүмүүс байна уу гэд намраас авсан. Тэгээд 5 6 оюутан бол хандсан. Тэгээд эдгээрийг одоо юу гэдгийг би өөрөө юм алдаа оноод явсан гадаглал 5 жилийн программыг мэдэхгүй орно гэдэг чинь амар юм байгаа байхгүй юу? Энэ маань өөрөө дараагийн сонголтод нөлөөлж шүү дээ. Магадгүй би өөр 4 жилийн програмтай юмд орсон бол 14 он төгсөөд хоошоогоо Орос руу явчих гээд шүү дээ, тий. Тэгэхээр энэ сонголтуудад ингээд нөлөөлөх гээд байсан. За тэгээ хуулиар сурахын тулд анхаарах хэрэгтэй юм юу ах вэ? За хуульч мэргэжил ягаад үнцэнтэй? Ямар шалгалтуудыг өгвөл энэ сургуульд эсэж туслах юм? За энэ сургуульд орсныхоо дараагаар бас ямар сонголт байна тийм ээ? Одоо манай Монгол Улсын сургууль чинь дотроо Нагаягийн буюу Японы эрх зүйн ангитай, Кукмини буюу Солонгос эрх зүйн ангитай, олон улсын эрх зүйн ангитай байхгүй юу? Тэгээд энд ингээд амжилттай сурчих юм бол давхар эрх зүйн боловсрол эзэмшихээсээ гадна эдгээр улсын тодорхой хэмжээний эрх зүйн мэдлэгийг аваад Солонгос хэлтэй гарч болж байна, эсвэл Японы хэлтэй гарч болж байна, эсвэл англи хэлтэй сайжруулж болж байна. За тэгээд Нагаягийн их сургууль төгслөө гэхэд магистр, доктор буюу агсан төвшөнд ахаад энэ тэтгэлийг аваад энэ Нагаягийн их сургууль дээрээ үн төлбөргүй ингээд мэргэжил боловсролоо дэвшлүүлээ доктор хүртэл суралцах юм боломж нь байгаа байхгүй юу? Тэгэхээр маш олон боломжийн өмнө бол хүн ингээд нүдэ ханаад өнгөрч болохгүй. Тэгэхээр хүмүүсийн алдаа туршлаганаас суралцаал зөвлөгөө мэдээлэл аваа явж явах хэрэгтэй гэж боддог. Тэгээд эдгээр өөрийнхөө тэр төрөлх нутгийн хүүхдүүдэд бол битгий алдаасаа гэсэн үүднээс л мессеж болгож нэг юм одоо өөртөө нэг жижигхэн хөтөлбөр үүсгэцэл эхлүүлээ явж ял та туслах зүйл маань одоо өөрийгөө голж ил нэг ном юугаар хангах, мэдээлэлээр хангах. За эсвэл нэг цар болон тогтмол нэг яриа хийх. За тэгээд эсэлтийн шалгалтад хүүхэд нь онлайн одоо энэ сургалтууд дэмжлэг үзүүлж төлбөр мөнгөний одоо ингэж гаргаж суралцахад нь л дэмжлэг үзүүлж байна л та. Яг нь намайг хүүхэд байхад ийм боломж байгаагүй маа. Энэ дээр би өөрөө одоо битгий алдаасаа гэсэн үднээс л нэг ийм юм хувьдаа эхлүүлчихэл яваад. За тэгвэл та ер нь сайн дурын ажлыг юу гэж боддог вэ? Сайн дурын ажил хийдэг үү? Хийдэг бол ер нь яагаад сайн дурын ажил хийх ер нь ёстой юм бэ те? Сайн дурын ажил чинь өөрөө хэдүүлээ зүгээр инженеэр жишээ авъя л да. Нэг мод тарина гэдэг чинь нийгэм тэгээд байгальд оруулж байгаа үн цэн шүү дээ те. За та нэг тус хүргэнэ гэдэг чинь өөрөө нийгмийн сайн сайхныг төлөөх нэг алхам байхгүй. Тэгэхээр миний сайн дурын туршлагын ажлын жишээ гэвэл яг оюутан багтаа нэг тийм клубүүдэд явна. Ахаад ажлын салбар дээр гарсан байна. Жог орхигдсон байна гэд би маш олон газар аплай хийсэн л дээ. Тэгээд ер нь бол Монголд явагдаж болох бүхэл боломжтой хөтөлбөрүүдэд бол амжилттайгаар элсэж орж исэн. За нэрлэхийн бол түрүүн хэлсэн кастинг дээр тэтгэлээд ахаад Lead Mongolia гэдэг хөтөлбөрт 2019 онд бас хамрагдсан. Яг үеийн 25-аас 40 насны залуустайгаа хамтарч ажиллаад за тэгээд авилгын тод байдлын сэдвийг сонгоод за нэг баг тавагдаад ингэж төслийг
хэрэгжүүлэх маягаар ингэж явсан. Эндээс бол маш олон зүйлийг бол сурсаа, бас өөрөө голсоо. Ахаад одоо юу гэдэг бодлого залуусын ялтгийн төрөмс байгууллага байдаг. Засаглалт залуу сэтгүүлчдийн оролцоо гэдэг төсөл явуулж исэн 18 онд энд ингээд хамрагдсан үеийн одоо олон залуу сэтгүүлчтэй хамтран ажиллаад засаглалын талаарх мэдлэгийг аваад иргэний нийгмийн анхны мэдлэгийг яг энэ хөтөлбөрөөс ингээд авдаг ч юм уу. Ийм л байна л да. Тэгээд одоо бол ажлын цаг зав боломжоос шалтгаалаад яг энэ төгсөгчтэй холбоонд нь ч юм уу байнгын доктортой ороод ажиллаад ингээд мэдээлэл солилцоод харилцангуй явж бас чадахгүй байгаа тийм. Тухайн үедээ олон зүйлийг эдгээр хөтөлбөрүүдээс бол сурч авсан. Маш их баярлалтай шүү. Тэгээд одоогийн одоо юу хөө сайн дурыг хийж байгаа ажил маань миний үндсэн хийж байгаа ажиллаар нийгэмд бол хэмжигдэж байна. Энэ юу вэ гэхээр би чинь өмгөөлөл үйлчлэгээ үзүүлэхдээ үн төлбөрөөр үзүүлдэг манай байгууллага дээр тий. Ялангуяа сэтгүүлчид за тэгээд эрхэн зөрчигдсөн өсөлтөө эрхэн зөрчигдсөний улмаас одоо нэг сарын сувлалт хэвтээд торгуулсан иргэн байна шүү дээ. 500 мянгаар сүүлд одоо энэ чинь бүр ял шитгэл аваад прокуроос ялах дүгнэлт дээр үлдчихлээ. Ийм асуудал байна. Тэгээ энэ иргэн дээр бас ингээд гомдлын гаргаа шүүх төлөөлөө явж байна. Эдгээр маань бол одоо миний хийж чадах хэмжээний ажлууд байна. Үүгээрээ л одоо нийгэмд одоо болчих зүтггүй байгаа асуудлуудыг л гаргаж ирэл гэсэн юм бодолтой байна. Тэг яг өмнө орж исэн хэрэг маргаанаа хэлэх юм бол Янбаатар сайдын хэрэг бол мэдээж байсан. Түүний нөгөө тал нь буюу манай үйлчлүүлэгч бол сэтгүүлч хүн байсан. За ахаад нийслэлийн архивын газрын дарга дэгээ түн байна. Эрүүл мэндийн сайд хасан хүний нөгөө одоо талын өмгөөлөгчөөр нь ч юм уу ингээд оролцоо явж байна. Ер нь л төрийн өндөр албан тушаалтнуудтай хэрэг дээр аягүй их оролцдог. Ийм байгаа. Тэгээ улсын хурлын гишүүн хасан бас гээгээд хүний хэрэг дээр ингээд эрхний хэрэг дээр бас оролцоод явж байна. Тэр нь бүгд одоо олон улсад тогтцоо болохоор олон нийтийн төсөлтөд буюу public figure гэж нэрлэдэг байгаа. Ийм улсууд байдаг. Тэгээд манай нөгөө хэвлэлийн салбар чинь өөрөө тухайн нийтлж нэвтрүүлж байгаа мэдээлэл нь эргээд дуудаад тэдгээрийн гомдол гаргагчдын ихэнх нь ерөөсөө энэ улс төрийн өндөр албан тушаалтын төрийн байгууллага байгаа байхгүй. Үнтэй ч холбоотой байх. Тэ. Ахаад тэр үндэсний телевизийн сэтгүүлч П гэдэг хүний хэрэг дээр 9 захирлуудын хэмжилттэй холбоотой шүүх хурал дээр өмгөөлөгчөөр оролцож байна. Гэх мэтийн одоо ийм жишээнүүд бол байна уу. Гэхдээ өмгөөлийн салбарт бол би өөрөө тийм туршлагатай гэж бас хэлж чадахгүй. Харцангуй туршлагачаад явж байгаа яг л ийм л залуу хүн байна. Тэр нэг сэжингээ нэг яригдсан шүү дээ тий. Хэвлэн нийтлэх болон одоо үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөг биднийг ерөнхийдөө хуулиар бараг ингээд зүйл заалтыг өөрчлөөд хоржийн гэдэг нэг юм яригдсан. Тэр юу нэг юу болсон бэ? Тэр хууль нь одоо өөрчлөгдсөн үү? Эсвэл хууч ивэр байгаа гэсэн үг үү? Тэр тал дээр одоо та бас энэ хууль дотоод хэргийн яамнаас нэг төсөл боловсруулад энийга вебсайт дээр нээлттэй тавьсан байсан юм л. Тэгээд энэ төсөл нь өөрөө хэвлэлийн одоогийн байгууллага судлаачдын хэмжээнд ерөөсөө таалагдахгүй нэгдлийг барьсан амар төсөл байсан учраас нэлээд шүүмжлэл өрнөд нийгэмд асуудлыг бол дагуулсан. Хэвлэлийн нийтлэг хэрэгчлөө, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөг хумж боож хязгаарлаж цензуур тогтоох гэж байна гэдэг мэргэжлийн байгууллагууд ч гэсэн ингэж үдэж нэгдсэн ийм асуудал бол болсон. За өнөөдрийг зохицуулж байгаа гол хууль маань бол 1998 онд батлагдсан хэвлэл мэдээллийн хэрэгчлөөний тухай хууль гэж байдаг. За энэ хууль маань бол үндсэндээ 4 хөөн залттай жижиг юм хууль тугааглалын шинжтэй ч гэж нэрлэдэг. За энэ хууль бол 22 жилийн хугацаанд бол нийгэмд бол түүхэн үүргээ бол гүйцэтгсэн. Одоо бол шинжилэн сайжруулах, нэмэлт өөрчлөлт оруулах ийм зүйлсийг бол шаардлага бол бий. Тэгээд энийг одоо анхаарахтаа бол хит нэгтлийг хаач хязгаарлах биш. Энэ эрх хэрэгчлөөг нь баталгаажуулсан хууль болох ёстой. За мөн олон улсын сайн туршлага өнгөрсөн хугацаанд Монгол улсаас Монгол улсад өгж исэн зөвлөмж за тэр санал дүгнэлтүүдийг тусгаж за тэгээд энэ практик дээр байгаа кейсийн проблемтай асуудлууд одоо нууцгсруулж итэргээд байна шүү дээ сэтгүүлчийн. Эдгээрийг ингэж баталгаажуулах талаар нь дэмжлэг болсон юм сайн хууль гаргасай л гэж одоо хувь судлаачийн үгээс бол үздэг. Энд дээр бол одоо бас ажлын хэсэг эдэрт нь орж ажиллаад ингээл явж байна л та. Тэ. За мөн бас авилгатай тэмцэх газар дээр байгуулагч байсан бас нэг ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Шүүлтгчийн гэдэг. Тэ. Одоо нөгөө манай байгууллагыг л мэрэгжлийн хараат ус гэж үзэж одоо ингэж өрдөг. Тэгээд яг энэ мэдээллийн хэрэгчлөөний асуудлаар хэд хэдэн хуулийн төсөл дээр бол орж болоо одоо яг өнгөрсөн хугацаанд бол ажиллаж байна.
Одоо бидний нөгөө мэдээлэл авах эрхээ хууль гэдэг бас байна шүү дээ. Энийг чинь шинжилсэн сайжруулж хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, нийтийн мэдээллийг авах тухай хууль гэдэг хоёр хуваагаад одоо улсын хууль дээр өргөн барьсан байна. Энэ хаврын чуулганаар. Ингээд өөрчлөгдөөл, эрх зүйн орчин маань өөрчлөлтөөл явж байна. Нийгмийн хөгжлөө дагаал явж байна. Энэ өөрөө мэдээллийн хурд дата гэдэг чинь асар өндөр түвшинд хөгжсөн байна шүү дээ. Тэ? Үүнийг дагаад хууль маань өөрөө тогтмол ингэж өөрчлөгдөж шинжилгдэж явж байна л та. Дэлхийн жишээ ерөөсөө энэ бол ганц Монголын биш. Тийм байгаа тийм. Сүүлд одоо нөгөө нэг ялангуяа нэлээд шуугин дагуулад байгаа асуудал болохоор одоо Me Too movement, Me Too Mongolia гэх тээ одоо ингэ нэг залуучуудын хөдөлгөөн ба шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр одоо жишээлбэл яг ямар байр суурьтай байгаа вэ? Тэр одоо жишээлбэл яг хуулийн хүний зүгээс харахад бол тээ тэр шатараасан юмнуудад нөгөөдөө одоо сүүлдээ би яг ойлгох болчихж байгаа байхгүй яг альнийхан зүг ялийнх нь буруу. Сүүлдээ буруу юмн дээр ч баг нөгөө нэг гинт юу хаштаг хэрэгэлцсэн боловч гэж хэрэгэлцэж байгаа байхгүй юу? Мэдлэг чи ер нь эргэлцэхээс эхэлнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр тэгэнгүүтээ яг тийм өөртөө асуулт тавьчих хэрэгтэй байхгүй. Нийгмийг дагаж хуйлраад ингэ явж байгаа гэдэг чинь өөрөө худал мэдээлэл давтах, хэд хуушрах, бусдыг өдөөн дурхах эрсдэлт хүргэх боломжтой л доо. Айгүй тийм осолтой. Тэгэхээр энэ дээр бол нэлээд тийм critical analytic байдлаас нь нэмийг задлан шинжилж ингэж хандах нь бол зөв зүйтэй. За өнөөдөр бол Монголд толгомцсон асуудлуудын нэг бол эрх зүйн орчнууд энэ бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэлт холбоотой асуудал бол заашгүй бий. Нөхцөл бол үүсцэн. За энэ дагууж энэ олон улсад Америк гэдэр бол яг энэ адилхан Me Too хөдөлгөөнийг маш амжилттай хэрэгжүүлж чадлаа штэ өнгөрсөн жил энэний өмнөх жилийн одоо тухайд бол энэ нийгмээрээ давлгаалсан. За одоо Азийн орнуудаас энэ Солонгос, Япон ч гэсэн яг энэ нийгмийн одоо аян болоод энэ хүчтэй одоо шүүмжлэлийг өрнүүлж байгаа байхгүй юу? Олон нийтийн зүтгэлтнүүдийн асуудлыг ингэж гаргаж ирж тавьдаг болсон. За энэ талаар бол их сайн жишээ. За аргагүй нөхцөлд нь бол тулгамдсан уу тулгамдсан асуудал би. За тэгээ гарч шийдлийн хувьд хуульч юу гэж хараад байна вэ? Энэ бэлгийн дарамт гэдэг чинь өнөөдөр гэр бүлийн орчинд, сургуулийн орчинд, ажлын байрны орчинд ерөөсөө үлдэгдэг асуудал байгаа байхгүй юу? Энэ дээр бол тодорхой хэмжээний судалгаануудыг бол гаргасан байдаг баг. Төрийн байгууллага болон яг мэргэжлийн төрөмс байгууллагуудаас яг энийг бол би хэлж мэдэхгүй байна. Хуулийн хувьд ямар боломж байна гэвэл гэр бүлийн орчинд үлдэж байгаа бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл бол тэр зохицуулсан бусад хууль биш үү? Салбар хуулиуд гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх тэмцэх тухай хуулиараа зохицуулах болцоотой. Энэ хэрэгжилтэн дээр нь хяналт тавиад төр засгаас дээр ингээд сайн ажиллах хэрэгтэй байхгүй юу? Нэг мессеж гэсэн олон төлөв бүрдүүлээд. Ахаад ажлын байран дээр очиж байгаа бэлгийн дарамттай асуудал дээр хууль дээр ямар боломж байна гэвэл ерөөсөө энэ ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг чинь тухайн байгууллага ажиллуулагч хөдөлмөрийн дотоод журмдаа тусгаач. За тэгээд зөрчил шийдвэрлэх асуудал дээр заавал оруулаач. Үгүй бол зөрчлийн тухай хуулийн 6-26-гаар ажиллуулагч нь торгуулна. За ийм ажлын байрны дарамт учруулсан асуудал дээр ч гэсэн тухайн хувь хүн нөгөө хүн чинь торгуулах юм болцоотой байхгүй юу? Хүчирхийлүүлдэг чинь. Эний чинь анх 2017 оны эрүүг үйл дээр гэмт хэрэгээр тооцоод хуульчилсан байж байгаа аваа хийцэн. Тэг яг 7 сарын 1-ээс хэрэгжиж эхлэхдээ ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцохгүйгээр зөрчлийн хэмжээнд ингэж авч үзэж байгаа. Ахаад гендер эрхтэй шүү байдлыг хангах тухай хууль гэж байдаг. Энэ хуулиар болвол 11-р зүйлд нь энэ бэлгийн дарамт хүчирхийлэл ялгуурлан гадуурхалт өртсөн ажилтны талаар бусад ажилчид нь гомдол гаргах, тайлбар өгөх эрх нь нээлттэй болсон. Энэ бол хуулийн маш том хамгаалт. За тэгээ байгууллага бол хараад хахад өнөөдөр хөдөлмөрийн дотоод журамтай байгууллага маш цөөхөн байдаг. Энэ чинь өөрөө хөдөлмөрийн тухай хуулиараа уялдаж гарах ёстой. За тэгээ хөдөлмөрийн дотоод журамдаа энэ төрлийн гомдлыг шийдвэрлэх механизмыг заавал тусах ёстой байдаг. Энэ дээрээ анхаараач. За мөн хөдөлмөрийн хуулиар тухайн бэлгийн дарамт учруулсан ажилтан дээр хариуцлага тооцох болцоотой. Энэ юу вэ гэхээр үндсэн цалингийн 20% хүртлээр хасах, за сахилгын шийтгэл оноох, бүр ажлаас халах хүртлийн шийдвэрлэг оногдуулж болдог байхгүй. Тэгэхээр энэ талаас нь ингээд давхар зохицуулаад яваач. Тэгхийн бол үр дүнд бол хүрэх баха. Хангалттай хэмжээнд хүрэх бах тий. Тэгээд дутагдлын хажуугаар битгий дуугүй өнгөрөөрэй манайхаа. Аливаа нэг үйлчлийг өөгшүүлж дэврэгхэд нь тэр нөлөөлт шүү. Дуугүй өнгөрөх юм бол за тэгээд ямар ч өнөөдөр маш сонирхолтой одоо нэг зочингоо оролцуулж ярилцлаа гэж миний хувьд бол бас харж байна. Тэгээд сонсогч маань гэсэндээ сонирхолтой байсан бах гэж найдаж байна. Тэгээд хамгийн сүүлд асуултыг асуулт маань болохоор мартагдсан Монгол үг гэдэг. За тэгээд энэ нь ямар учиртай юм гэхээр
бид нар нэг өвөө эмээгийнхээ үед хуучны үед нэг юм ховор нандуугуудыг одоо сонсч өссөн байдаг те. Гэтэл ингээд тэрийгээ цаг ирэх бүр юм мартаж байна. Тэгэхээр магадгүй одоо нэг танд өвчт чинь ингээд юм тод үлдсэн ховор нандууг байвал ялцарч. Би нэг юм өрөөдөл өгдөө шүү дээ. Боломж хэрэг олдвол хэл шинжилгээр нэг магистрийн зэрэг хамгаалцдаг гэж боддог байхгүй. Тий, миний бас нэг бакалавр чинь тэр Bachelor of Arts гэдэг хүмүүнлэгийн. Тэгэхээр энэ бол боломжтой байна гэж бол харсан. Сэтгүүл зүйн болонгийн хэл шинжилгээ. Тэгээд яг хуу одоо бол өөр зорилго төлөвлөгөөтэй явж байгаа энэ магадгүй төчөрт гараач юм уу насны эцэс байж болно шүү дээ, тий, мөрөөдөж хахад. Тэгээд би нэг ийм хүүхдтэй нэр сонгоход анхаарах асуудлууд гэдэг нийтлэл бичижсэн. Блог дээрээ, Medium дээрээ. Тэгээд 18 онд ч дээ бичээд тухайн үед би нөгөө аа болсон байхгүй юу 18 онд манай том хүчин гараад. Тэгээ маш олон тийм хүүхдийн нэр бодож явж байгаа. Ерөөсөө энэга нийтлэл болгоё гэж шийдээд. Тэгээ сүүл бас icon дээр эдгээр байршуулсан. Хувийн блогоос маань ихэд баг 200 мянган орчим уншсан байсан шүү. Өө statistics дээр гардаг шүү дээ. Тэгэхээр манай монголчууд өмнөд хүүхдтэй нэр сонгохдоо сэтгэлийн хөдөлгөөн, ламбуу бус түүнийг гэхээс илүү юм судалгаа хийдэг болсон байл хайлт. Тэгэл Google дээр хангууд хамгийн дөрөнд л гарч ирж байгаа юм шиг байна миний мэдл. Тэгэл тэндээс хардаг хүмүүс. За би яг ийм нэрлэл орж ирлээ л дээ. Эрхэмжгээд энэ өөрөө манай хүүгийн нэр. Тэгээ би энэ нийтлэлд яг дуртаагүй. Хүүхэн нэрийг оруулаагүй. Тэгээд энэ нэр өөрөө ямар учиртай вэ гэхээр тэр манай нэг багш хэлдэг байсан. Монгол төрийн цааз эрхэмж мэргэн алтан буулган цэцэн байг гэд. Тэгээ энийг сонсчоод ямар гоё үгүй гэж бодож ирсэн байхгүй. Тэгээд манай багш аав нөрөө нэрт түүхч хүнтэй хайтай юм чи. Тэгээ бодож байгаад эрхэмжгээд үгийн утга гарлыг жоохон судлаад ингээ үтсэн чинь Монгол тойл бичиг гэдэг тэр байдаг байхгүй юу? Тайлбар дээр. Тэгээд ямар учиртай гэж багшаас суугаад дараа нь чомоо багшаас суугаад багийн дээр нэг санаа нөгөөд харцдаг. Тэгсэн чинь энэ имжээ гэдэг чинь бол манжаас орж өгсөн ийм дагуур тэгтээ утга мутга нь бол ерөнхийдөө энэ хааны зарлиг захирамж юм тушаал юу ингэж нэгтгэсэн ийм нэр үгийн одоо юу байж болно гэдэг ингээ хэлж байгаа. Тэгээд дараа нь захимаар бас нэг өөрийн Facebook дээр найзуудыг хэл шинжилгээний доктор их жаргал хичээсээ асуулаа. Эрхэмжгээд нэр ямар байд юм бол мэдрээ гэсэн чинь эрхэмсэг гэсэн бас утга байж болно гэд тийм тайлбар өгдөө. Тэгээд өөрөө чинь яа харахгүй хуультай холбогддог, миний мэрэгжилтэй холбогддог. Тэгээд нэр судлалын нөгөө програмаар хайсан чинь Монгол байдаг. Нэг ч байхгүй. Тэгээд хүүдээ анх гээд ийм эрхэмж нэр өгсөн олон талын утгатай, хууль зүйтэй холбоотой. Тэгээд эрхмийн дээд мэд ч бас байж болох юм байна гэсэн ийм дүгнэлтэд өгөөд хүрээд тэгээд аавын хуваар бол хүүдээ ийм нэрийг бол хайрлсан. За тэгээд Монгол нэрийг судлаад явах юм бол маш олон ном бүтээлтэй таард юм лээ шүү. Тэр Эрдэнэ дахын эзэнт гүрний туйлс гэдэг туйлсын нэг тийм юу байгаа тий бүтээл. Энэ дээр бол ерөөсөө л эн чинь шүлэг яруу найргаас гадна Монголын нууц төвчөөж ялгаагүй. Ерөөсөө л хил шинжилэл, газар зүй, хусаатан зүй маш олон дата мэдээллийг агуулсан бүтээлүүд байхгүй. Маш олон юм Монгол хуучирсан үгийг бол оруулсан байл Эрдэнэ дах. Тэдгээр уншиж байгаа бас их сонирхолтой байл. Аха. Маш их баярлалаа. За ингээд өнөөдрийн дугаарт цаг цаваа гаргаж оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаарт маань Globe International төвийн хуульч судлаач Бүрүс Сүрэн оролцлоо. Тэгээд танд ажлын өндрөөс нь за баярлалаа. Өдрүүлэгтээ урьж оролцуулсан танд баярлалаа. Энэхүү подкастыг сонсож байгаа үзэгч, сонсогчдоо бас маш их баярлалаа. Бүгдд нь ажил амьдралын сайн сайхныг хүсье.